Манай подкастын байнгын хамтрагч Гэрэл Дав. Та бүхэн энэ 100 хаашаач аялсан Бурхны үгтэй хамт байгаарай. Гэрэл Даваа татаж аваад, номуудаа татаж аваад, морь унжихтаа, майхан дунтжихтаа та бүхэн номуудаа сонссоор байгаарай. Тэгээ манай Grace podcast бас Гэрэл Дав руу орж эхэлсэн байгаа шүү. Та бүхэн маань Гэрэл Давыг татаж аваад сонсоорой. За сайн байна. Манай өнөөдрийн дугаарыг сонсож байгаа та бүхэндээ баярлалаа. За тэгээд өнөөдөр та бидэнтэй Есүс Христийн талаар ярилцахаар маш сонирхолтой зочин ирсэн байна. Энэ бол комедиан хүн. За тэгээ миний мэдхийн лав би 5 дугаар ангид байхдаа миний гэргээд шоунаас үзчихсэн санаж байна. За тэгээ намайг бол анх бас комедиан одоо болж байхад бас их дэмжиж одоо урамшуулдаг байсан хүн байгаа. Weekly show тий хийж байгаа weekly show хийдэг. За тэгээд одоо амрааг одоо комедиан амрааг бол танихгүй хүн цөөхөн баха. Тэгээд өнөөдөр та ямар ч байсан манай нэвтрүүлэгт ирсэнд баярлалаа. Цаг заваа гаргаад манай нэвтрүүлэгт оролцож байгаад баярлалаа. Баярлалаа. Намайг урьсан бас баярлалаа. Чи юу н хизээ нисэн гинт Христ юм болчих. Танд окей. Мэдээгүй нэг хэсэг тайзан дээр гарахаа болцсон байсан чинь. Хүү нөгөө хин яасан гэдгсэн чинь бадрал яасан гэсэн чинь. Хүч цаадах чинь бүр амир ороод яасан харт өвхөнд орцсон юм шиг тэгээд Христэд ороод бараг өөр хүн болоод яасан ч гэдэг амир л байсан. Харин манай батаматаас тэгжилээ л да. Ер нь шал өөр хүн болсон байсан гэд. Гэтэ яг сайн талаараа л хэлсэн л дээ. Манай зарим нь яг заримд нь таалагддаг гэж магадгүй. Эрд итгэж болно. Яа таалагдахгүй юм байна. Чиний л үргэлж байгаа. Тэрэнд бол нэг гахаадах юм байхгүй л да. Хизээ итгэж болж байна. Хэр удаж байна? 22 онд. 22-ны 5 сар авчимд. Анх сайн мэдээд дуулал. Гэхдээ би сайн мэддэг бол бүр 9 настайдаа сонсч байсан. Дараа зөндөө сонсч байсан. Ер нь их тоодгүй л байсан юм л да. Тэгж жаад яг сүмд явж гисэн юм уу тий? Гүү. Тэр нь яг ямар учиртай он сая? Сүүлд баг хоёлаас баг сүүлд уулзсан өдөр хаа да. Дайралцсан өдөр. Тэр өдөр амар нэг супер натурал юм мэдрэл. Тэгэл after party-н дээр одоо яг enjoy хийж чадахгүй, party-д чадхаа болол би яг өдөр юу сонсч юу болчихоо гэж бодоод тэгэл бурхныг бодсоор байгаа л тэгэл за би одоо яг энэ удаа юм сонсчоод бурханд итгэхгүй бол над шиг тэнэг хүн байхгүй гэж сонсно гэдэг нь тэр дайралцааны юмыг ярьж байгаа юм уу эсвэл өөр юм сонсно? Дайралцаанд очих замд би нэг юм сонсон. Мотоцикл дээр явж байхдаа. За. Тэгэл уцаар ирсэн юм уу эсвэл зүгээр сонссон юм уу? Толгой дотроо. За. Чихэндээ биш, толгой дотроо. Гэтэ маш тод байсан. Тэр дайралцааны тань гарахад яг үндэ би сандрахгүй байсан тэр үед. Тийм маш тийм тод зүйл бас. Танд бас нэр амар сонь санагдаж байгаа л та. Тэг гинт амар гинт Христийн нэвтрүүлэгт оролцооч. Баталж одоо. Монтаж гонөстэй өнөөгөө. Монтаж байхгүй шүү. Би ч гайхсан шүү дээ. Чи юу болоод байгаа. Би ч анх 10 дугаар анги биш худлаа ирж байна. Би 1-р курстэй анх сүмд явж эхлээд амьд үг сүм биш үү. Тэгээд анх нөгөө ер нь манай аав ич хоёр байхгүй. Тэгээ ер нь бас нөгөө хоёр дүүтэйгээ хоёулах нь Монголд үлдсэн. Тэгээ ер нь амар хэцүү байсан байхгүй. Тэгээ манай дүү сүмд явдаг байж та хараад. Тэгээ би дүүгээ хайгаад дүүдээ түлхүүр өгөхгүй нөгөө соёлын төвөргөний тэр хавьдал нэг сүмд явдаг гэд сонсцсон. Тэгээд хайж явж байгаа тийч чинь мөлийн хитэн сүм байдаг байсан юм шиг байна. Тэгсэн чинь манай амьд үг чинь анх яг одоогийн хас банкны байр шүү дээ. Юу л хас банк шиг санагдаж байна. Тэрний артлын одоо нөгөө 5 богд ингээ авцсан нэг юм цогсоол байдаг шүү дээ. Тэр цогсоол төр чинь нэг юм 2 давхар шавар байр байдаг гэсэн. Тэнд орсон чинь ингээл манай Батуул пастор байсныг би амар сайн сандаг байхгүй. Тэгээ орсон чинь мангар хөгжилтэй хүн байж дараад мангар хөгжилтэй юм яриад ямар хөгжилтэй хүн бэ гэж одоо тэгээд нөгөө дуулж байгаа дуу мунууд амар гоё санагтаад. Тэгээ би тэрнээс өмнө яг тэр үед яг нэг юм юуны үе ихгүй одоо яг нөгөө Христийн одоо яг энэ Евангелийн эвслийн одоо яг бүүн болж исэн үе. Одоо ийгэл ингээл яг ийглэр нөгөө нэг шидэт ном гэдэг кино минь гараал тэ тэгэл баг хүн болгон сүмд яваал 7% болсон гэж байна. Тэгэл тийч одоо манай нөгөө анхны хамтлагч бүгд хөөрхий гитар бөмбөр байхгүй бүгдээрээ л тийч ерөөсө one way lemons бүгдээр ингээс хүмүүс гарч исэн хамтлагч. Ер нь одоогийн баг бүх хамтлагууд A-sound бас. Тийм мэдгүй тэрийн A-sound-ын чинь арай өөр хаа. Юу бах хөгжим бүжиг болохоор бас хөгжимтэй бах. Яг нөгөө нэг юм гудамжны амьд хөгжмийн хамтлагч өөрхий гитар авч чадахгүй, бөмбөр байхгүй тэгээ сүмдэр очиж сурдаг. Тэгэл яг тийм. Тэгэл яг юм хөөсөрж явах үе.
итгэж 2001-2 оны үе. Вау. Тий. Хөөсрөлийн үе. Тэгээ тэрнээс хойш би чинь 5 6 жил явсан баг шүү. Тэгээд хэдэн оноос итгэгч байх. Одоо энэ манай оюун эрдэнэ захирал махирлч одоо манай амьд хөвгт явдаг шүү дээ. Оюун эрдэнэ захирал гэж юм. Одоо энэ ерөнхий сайдээсэн. Байсан уу? Оо зөө. Угсаа World Vision гэдээ байгуулагч юм шүү дээ. Дэлхийн зүүн ч угсаа Кристиан байгууллага. Тэгээд дэлхийн зүүнд ажилладаг гэсэн шүү дээ. Кристиан байгууллага. Тэгээд дэлхийн зүүн гэдэг нэрээрээ юу лээ? Алсын хараа гэдэг ном бичээд ер нь тэр дэлхийн зүүнд байхдаа л бичсэн ном болов уу гэж боддоо шүү дээ. Тэгээд миний мэдлэл зөвхөн Библийн лүрүүдээр л зардаг гэсэн тийм ном. Тэгээд сүүлдээ нөгөө нам мамд орсноо тэрнийгээ илүү тийм мотивашнл ном болгоод тэгснээ сүүлдээ Монгол улсын алсын хараа мараа л явагдсан шүү дээ. Гэх мэтчлээ. Тэр хүн чи одоо итгэгч юм уу биш юм уу? Өөрөөс нь л асуух хэрэгтэй байна. Гэтэ эргэн тойрны аягүй олон Кристиан хүмүүс байдаг гэсэн сонссон шүү. Итгэгч байсан хүмүүс гэх юм уу? Тэгж явж байгаад би чинь нөгөө улс төрийн янз бүрийн үзэл санаатай танилцаад тухайд бас Айн Рэндийг уншдаг бүүн болоод тэгээ би чинь нэг 2 жил орчим ингээд өөрөө өөртөө зөрчилдөөд дотроо. Тэгж байгаа за би юугаа сонгох юм бэ? Улс төрийн үзэл баримтлаа сонгоё гэд тэгээд сүмдээ хоолоод илүү нөгөө юугаа улс төрийнхөө үзэл баримтлыг сонгоё гэсэн шүү дээ. Би ч бол аягүй гүнзгий орсон. За чи пастор мастер болно. Би ч нөгөө юуны теологийн сургуульд явна маа гэж бодож байна. Тийм байсан. Үзэл баримтлал чинь Библийн зарчимтай зөрчилдөд байсан. Харин тэгсэн. Үгүй яг хаа тухайн үед л яаж одоо тэгээд ингээд харах болохоор амар олон урсгал болчихсон. Яг тухайн үед ч нөгөө Айн Рэндийг уншингууч объективизм гэдэг. Объективизм тэгэхээр рационал байх тухай ярьж байгаа байхгүй. Тэгээ би ч өөрөө физикч мэрэгчлээ. Юмд ингээд объектив, рационал тэгээ яг ингээд бодит юмд л итгэх хэрэгтэй те. Аяга гэдэг бол яг бол энэ аяга л бол аяга те. Тэгвэл энэ одоо ямар нэгэн өөр утга байх ёсгүй те. Тэгжиж илүү шинжлэх ухаанч объектив хандлага болж тэгэнгүүч нөгөө бурхан гэдэг тэнгүүч нөгөө итгэл болоо явчих жоохгүй нөгөө бурханд итгэх хэрэгтэй те. Ингээд чи заавал ингээд байсан байгаагүй те. Заавал харахгүй ч байсан болно шүү дээ тийм үст. Тэгээ итгэх хэрэгтэй гэдэг ингээд эн чин шал өөр хоёр юм болоо явчих жоохгүй. Тэнгүүч яг ингээд энэний уулзуур дээр байж байгаа. За би бол энтэл рүү явах юм байна гэд. Одоогийн яг өнөөдрийн ямар төвшин яг ямар бодолтой энэ тал дээр. За ингээд явсан чинь нөгөө улс төрийн үзэл баримтлал чинь дотор амар олон ялаа хуваагдлаа. Тэгээд яг одоо өнөөдрийн баруун жигүүрийн гэх юм уу те right wing үзэл санаа болвол илүү юм Кристиан соёл дээр тулгуурсан ийм улс төрийн үзэл санаа болж таарад. Би сүүлд нөгөө юу яахгүй. RNC гэдэг болоод Republic National Convention гэдэг юм яахгүй. За. Тэр нь болохоор Дональд Трампыг ингээд нөгөө юу яах. Одоо юу гэдэг юм те. Юу яагаад батламжлаад тэг ерөнхийлөгчийн сонгуульд Republic намаас явуулж байгаа тийм том одоо Republic намын одоо хамгийн том хурлуудын нэг хэвгүй. Тэрэнд явлаа тэгсэн чи ерөөс битүү христч. Шууд эхлээд биш төрийн дуулалт дуулахгүй гонзоо. Эхлээд пастор гарч ирээд эхлээд залбирлаа үлдээд дараа нь нөгөө юу лээ ямар liberty pursuit of happiness гэдэг нэг юм хилдэг нэг тийм юу шиг юм бид юм биш тийм Америкийн иргэн болгон хилдэг нэг юм юу яваад тэгээд дараа нь төрийн дуулал яваад тэгээд үйл ажиллагаа эхэлт юм бэл. Тэгээд ерөөсөө байнгын залбирал, байнгын бурхан, ерөөсөө Republic намынхан чаа амар Кристиан. Тэгээд одоо яг өнөөдөр дэлхий дээр болоод байгаа энэ cultural revolution гэдэг нэг cultural war гэдэг нэг юм болоод байгаа шүү дээ. Ингээд соёлын дай ингээд те Европт жишээ нь ингээд ислам тэгээд христийн шашин хоёрын ингээд одоо зөрчил ингээд бий болдог ч юм уу те одоо чинь LGBT асуудал за тэгэл дээрэс нь байгаль орчны асуудал ч юм ингээд энэ улс политикл энэ асуудлууд дээр очингууд нөгөө нэг илүү Кристиан байгаа хүмүүс бол илүү нөгөө баруун тал руугаа яваад илүү шашингууч гэдэг юм уу те атеист хүмүүс нь бол илүү зүүн тал руугаа явж байгаа харагдаад байна. Эцэцтэй тийм бол хараад байна те. Тэгээд одоо би сая Германд очиод сая яг барууны намуудтай нуулзсан чинь тэдний намынх л ганцаарх нь ингээд нөгөө бүлгийнхаа өрөөнд загалмаатай. Бусад хуучин бол бүгд ингээд загалмаатай. Одоо CDU Christian Democratic Party ч гэсэн
бүлгийн хурлынхаа өрөөнд загалмаа байдаг гэж аваа хийцэн гинэ. Ягаад гэвэл нөгөө нэг юм христийн шинж нөгөө LGBT ч гэдэг юм уу те нөгөө трансгендер эдэртэй жоох ингээд зөрчилдөд идэв. Бүлээн зөвшөөрдөггүй те. Болоод угаасаа Библиэлд ч гэсэн байдаг шүү дээ те. Тэгээд тэднийх л ганцаараа тийм болов. Америкийн нөгөө Constitution гэдэг лөө нөгөө одоо анхны тэр тунхаг бичиг одоо тэр нэг amendment-ууд гэдэг байгаа шүү дээ. Тэдгээр нь болохоор Библийн ер нь value дээр үндэслэлсэн гэдэг юм л да. Тэгэхээр бас тэр тал нь гой санагддаг. Та дээр нэг Чарли Киркийг асуусны дараа бас та нэг пост оруулсан байсан дээ. Та яг битэр уулзж ирсэн юм байл шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ бид нар чинь Чарли Киркийг одоо дурсах уулзалт хийгээд тэгээд сүмийн хүмүүс ирж магтан дуу муудуулаад тэр өдрөөс тэгээд гадны хүмүүс бас ирээд Чарли Кирк ч одоо яг л нөгөө Republic намын одоо яг л туг болсон байхгүй. Тэгээд яг Чарли Кирк ярьж байгаа ер нь ярианы ихэнх нь дандаа нөгөө энэ cultural revolutionтай cultural warтай холбоотой юмнууд яриад байгаа байхгүй тий. Дахиад нөгөө гендрийн асуудал, дахиад нөгөө LGBT асуудал, дахиад нөгөө байгаль орчны асуудал тий. Тэгээ өөрөө нэлээд Christian valueтай тийм хүн тэгээд өөрөө байнга л христийн талаар ярьж идэг. За тэгээ эдийн засгийн байр суурийг ингээл нөхөр ингээл эдийн засгийн чи Мизесийг уншсан уу? Чи Хайкийг уншсан уу? Чи Милтон Фридманыг уншсан уу? Танаа сургууль зааж байгаа юу гээл те. Ингэ чи яг манай сургуулийг л яриад байгаа байхгүй. Би чи яг энэ үзэл санаа руу нөгөө эдийн засгаар дамжиж орсон байхгүй. Тэгээ одоо нөгөө дэлхий дээр хамгийн их энэ улс төрийн хувьд энэ соёлын дайн гэдэг юм явж байгаа. Тэгээд энэ дээр бол ялчгүй манай талд нөгөө христийн үн зүйлтэй хүмүүс орчод байгаа юм л та. Окей. За тэгвэл би танаас одоо яг зарим шатаар нь асууя л да. За соёлын дайны тал дээр за замбраагүй амьдраад open relationship-тэй одоо байгаад эхнэр нөхрөөр тохиролцоод өөр хүмүүстэй унтаад араар тавиад за ингэж гэрэлтэй авч үлддэг гэсэн бодолтой хүмүүс байна. За эсвэл гэр бүл ариун байх хэвээр ингээ хамтдаа байх хэвээр гэдэг. За энэ бол яг хувийн амьдралын асуулт биш шүү. Нийгэмд ер нь аль нь илүү сайн бол? Яг одоо яг манай барууны үзэлтнүүд бол илүү гэр бүлийн үнэт зүйлийг чухал гэж үздэг. Чухалчилж үздэг. Гэр бүл одоо энэ нийгмийн хамгийн том value гэж үздэг. Тийм. Зүгээр яг тэр яг ингээд нөгөө одоо хосынхоо харилцааг сэргээхийн тулд янз бүр байж болно гэдэг бол тэр тухайн хүмүүсийн л асуудал байх гэж бодож байна яг үүнд. Зүгээр яг ингээд нөгөө яг манай right wing хүмүүс одоо чинь Америкийн ч гэдэг юм уу те эсвэл Европын right wing хүмүүс бол илүү гэр бүлийн үнэт зүйл чухлаа л гэж үздэг. За феминизм мисожини гэдэг нэг хоёр талд те эмэгтэй хүмүүс муу эрэгтэй хүмүүс муу гэл ингээл алалцаал байна л та. Энэ бол надад амар шаардлагагүй санагдаад байна. Яг энэ traditional value те одоо христийн одоо таны хэлээд байгаа баруунтны үзэл суртал. Би тэгтээ улс төрийн талаар сайн мэдэхгүй шүү. Христийн одоо энэ зүйл. За тэгээ манай монголчуудын бас эртний энэ уламжлалт үзэл суртал тэгээ гэр бүлийг одоо бас ингэж хүндэтгжсэн тэр айгүй юу нь зүв байсан юм шүү. Эмэгтэйг заавалжгүй одоо дийлэх гээл эрэгтэй заавал ингэж алалцаад авах шаардлагагүй. Нэгэн болж Иесусийн сургаал байгаа шүү дээ. Айлгэр дотроо хагаралтвал оршин тогтнохгүй гэдэг. Таны байр суурь энэ дээр аль нь дэр нэдэг вэ? Яг одоо ингэж явангууд би ч нэг хэсэг бас феминист гэж явсан. Тэгээд одоо ингэж эргээд харахаар яг феминист гэнгүүт арай өөр болцоод байна тий. Болцоод байгаа юм шиг. Тэгэхээр тухайн үед одоо би бол ингэж боддог гэсэн. Айгу тийм юм одоо прогрессив байна тий. Тий, урагшлаад байна. Үзэлтэй байна гэж өөрөө боддог гэсэн байхгүй. Тэгэнгүүт яг үнэндээ ингээд бид нар ингээд зүгээр биологи харсан ч гэсэн бид нар ингээд яалтчгүй эмэгтэй хүнээс биологийн хүчтэй байгаад байгаа байхгүй. Яаж ч утсан тий. Тэгэд маш олон талаар өөр байна. Тий өөр байгаад байна. Эмэгтэй хүнд бас давуу тал байгаад байна. Тий эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодох юм бол хамаагүй юм деталь айгуу сайн анхаарал хандуулж байна тий. Сайн стресстэй сайн. Дээрээс нь сэтгэл зүйн хувьд илүү хүчтэй тий. Эрэгтэй хүнээс тий хамаагүй өөр олон юмар өөр багтуу сайн хайрлагатай сайн тий илүү. Гол нь энэ феминизмын гол үндсэн суурч юу юм гэхээр нэг equality дээр сурлаад байгаа байхгүй. Equality ерөөсөө энэ зүүнний буюу энэ социалист үзэлчин ер нь марксизм ч гэсэн тий ер нь энэ equality буюу энэ тэнцүү бид нар одоо эргэдэг шиг нааш зүгээр бид нар юу тэнцүү байх хэвээр тий
Эрэгтэй хүнтэй бид нэр адилхан ажил хийж явах хэрэгтэй. Эрэгтэй хүмүүстэй адилхан бид нар шийдвэр гаргалтанд оролцох хэрэгтэй. Эрэгтэй хүмүүстэй адилхан орлого олж явах хэрэгтэй гэдэг тий. Энэ тэгштгэн гэдэг чинь л өөрөө ерөөсө буруу болоо явчих. Хамгийн гол философийн үндэсний тэгштгэл дээр баг. Одоо энэ LGBT дээр ч ялгаа. Тэгэнгүүтээ тэгштгэн гэснийхээ цаана юу явдаг гэхээр дандаа төрийн хүчирхийллийн монополийг ашиглаж тэгштгэдэг байгаа. Одоо жишээлбэл сонгуульд орох гэдэг тэгэнгүүт заавал 30% квоттой. Тэг хүчээр. Одоо жишээлбэл 30% хүрэхгүй байвал яах юм тэгвэл? Тэр нь хамаагүй хүчээр 30% квоттой. Тэрэнд 30% даа эрэгтэй хүн эмэгтэй хүн байлгахад ханаа өөрсдөө мэд. Тэг яг ингээ гудамжинд яваад эмэгтэй хүмүүс хайхлаар байхгүй байна. Тэгэнгүүтээ тэрийг аюулгүй балаа тайлбарлан зав. Олон мянган жилийн турш бидний энэ патриарх тэгээ энэ христийн шашин ноёрхсон те ийм одоо ийм соёлын ертөнцид амьдсан учраас бид нар ийм хажимоны гэдэг юмтай болцсон. Бид нар өөрсдөө тэр энэ тогтолцоонд ингээд дарангуулуулах дуртай болцсон учраас эсэргээрээ бид нар тэр одоо эмэгтэйчүүдийн тархинд байгаа хайрцгийг бол эвдэх ёстой гэдэг нэг тийм юм яриад байгаа байхгүй. Тэгээ энэ бол шууд неомарксистуудын л онол л доо. 1940 оноос хойш гарсан энэ онол дээр суурилсан юм байна. Тэгэнгүүт яагаад нөгөө талд нь христчин хүмүүс ингээд гараад зогсож байгаа юм бэ гэхээр эдгээр чинь нөгөө нэг уламжлалаа хадгалаад байгаа байхгүй. Христийн уламжлал чинь өөрөө энэ олон мянган жил яваад ирсэн Библиэлд суурилсан энэ уламжлал чинь өөрөө тий яалтчгүй тий болвол өрхийн тэргүүн байх хэвээр эмэгтэй хүнийг хайрлж хүндлэн тий одоо Христийн номдэр зөндөөл байдаг тий рүүтгэл ном байж л юм тий амар хүчтэй эмэгтэй тухай бүхэл бүтэн ном байж шин. Тийм ч гэсэн бид нар эмэгтэйчүүдээ хүндлэн гэхдээ эрэгтэй хүн болвол ялтчгүй ингээд нөгөө шийдвэр гаргаад ингээд явж явах хэрэгтэй гэдэг юм. Тэгвэл тэр соёлын уламжлалт үнэт зүйл чинь Европ болон дэлхийд ингээд хадгалагдаад явж байгаа учраас нөгөө нэг шинэ гарч ирж байгаа одоо соёлын ч гэдэг юм уу те марксист ч гэдэг юм уу энэ юмтайгаа ингээд хагаралдаад тэгээд эн чинь өнөөдөр ингээд улс төрийн бүхэл бүтэн амар том хоёр хуваагдал болоод явж байна. Тэгээд дээрээс нь одоо нөгөө нэг юуны асуудал байна, арьс өнгөний асуудал байна тий. Арьс өнгөний гэдэг нь өвчин биш үү? Тийм. Одоо расизмын асуудал байна тий. Арьс өнгөөр ялгуулан гадуурх асуудал, дээрээс нь байгаль орчны тухай асуудал байна тий. Амар олон асуудал төр яг Christian value-тай консерватив хүмүүс нь нөгөө талдаа гарчаад байгаа байхгүй яалтчгүй. Таны ярьсныг би одоогоос 10 жилийн өмнө сонссон бол бас ингээл хоцрогдсон. Угаасаа л нэг хоцрогдсон юм гэж л ярих байсан. Яг тэгэхээр би бас яг энэ феминизмыг жоон буруу ойлгодог байсан байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гэдэг талаас нь. Тэгэнгүүт таны яг түрүүнийх дээр одоо тодруулж асуухад эмэгтэй эрэгтэй хүмүүсийн тэгш эрхийг бол зөв гэж боддог. Гэсээр нэ адилхан штэ гэдэг гатаа бол та эсрэг байдаг. Тэгш эрх гэдэг нь юу вэ гэхээр зөвхөн хуулийн өмнө бид нар тэгш. Өөр бид нар эмэгтэй хүмүүс хүртэл хоорондоо ерөөсөө тэгш биш. Яг зөв. Ерөөсөө бид нар шал өөр бүгд индивид хүмүүс гэхгүй. Бид нар нэг л юм дээр тэгш байна. Тэр нь хуулийн өмнө, хууль шүүхийн өмнө л бид нар яг ижил тэнцэх байх хэрэгтэй. Гэтэл одоо сүүлийн үед чинь хууль шүүхийн өмнө хүртэл одоо энэ феминизмээс болоод тэгш шүү. Одоо чи хараарай гэр бүлийн хүчирхийллийн хэрэг гэдэг. Жишээ нь эмэгтэй нь ингээд нөхрөө ингээд янз бүр болгочоод нөхөр нь цагдаа дуудсан чинь цагдаа ирэнгүүт нөхрийг аваа явуулна. Ингээд нөгөө дахиад зөвхөн эрэгтэй хүн л хүчирхийлэгч гэдэг тийм балаа бололтой байна. Харин дээр нэг хуульчд ярьж илээ. Хоёул яг эрэгтэй хүн бол илүү нөгөө физикал юм байж магадгүй. Гэтэл эмэгтэй хүн нөгөө сэтгэл зүйн хүчирхийлэл амар шүү дээ ч гэдэг юм. Буцсан шалган нэрөөсөө өдөр шөнөгөө хардд цэрдэнд 9 шид болно те. Тэгэхээр бид нар ингээд хуулийн өмнө бид нар тэгш хэрэгтэй байх хэвээр. Бусдаар бол бид нар хизээч тэгш биш. Ер нь хинч хоорондоо тэгш. Хоёр эмэгтэй хүн хоорондоо, хоёр феминист хүртэл хоорондоо тэгш биш шүү дээ. Царайны хувьд, бодож байгаагийн хувьд, орлогын хувьд, тэгээ авиас чадварын хувьд ингээд бүх юм бид нар хизээч тэгш байх боломж байхгүй. Бурхан биднийг бүгдийг өөр бүтээсэн байхгүй. Миний үзэл бодлынтай адилхан. Миний үзэл бодол гэхээс илүү миний тулс амьдрал тийм байна л да. Одоо би сая тантай сүүл таарлсан сошиал одоо их нэртэй боллоо, гэр бүлтэй боллоо. Тэгэнгүүт яг энэ Библийн эрэгтэй нь удирдахч байна, нөхөр нь эхнэрээ ингэж хүндлэн гэдэг энэ зарчмууд байж иж гэр бүл ч өөр амар гой бат бөх байт юм байна. Тэгээ манай эхнэрийн хэлдэг хамгийн дуртай зүйл нь болохоор хоорондоо алалцаад байхгүй амар. Хийнийхээ дээр нь гарах гээд байхгүй амар.
Тэнгүүд нөгөө нэг сүрсэн базаа гээл те чи их нөхрөө ингэж бааз гээл эсвэл эхнэрийнхээ доор ингэж орж болохгүй гээл хоорондоо талцдаг нэг юм үзлүүд ч айгүй хэрэггүй байсан юм байна. Тэнгүүд нэг баг энэ нь лидер тэгээ энэ нь ингээд ийм юм үүрэгтэй байна. Энэ ингэж хүндлэн. Лидер нь нөгөө хүнээ эхнэрээ ингэж хайрлж хүндлэн. Тэгээ нөхрөө ингэж хүндлэн гэдгийг заацсан тэрийгэ дагчингууд ямар юм бэ? Амьдрал айгүй эвтэйхэн байдаг байхгүй. Харин тийм тэгэхээр тэгээд эн чинь өөрөө цаана одоо яг ингэж хуваагаад байгаа чинь цаана улс төрийн л зорилготой шүү дээ. Нэг хуваагаад захир гэж яддаг шүү дээ. Ингээд гэр бүр дотроо хуваагдчих юм бол чинь захирахад айгүй амар байхгүй. Тий ингээд тий хүүсээрээ хоёр хуваагдтал, хүүхдэрээ хуваагдтал, айрсангөөрөө хуваагдтал. Аль болох хуваагдчихлээ үл тэр нэг улс төр ихэд айгүй амар болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд аль болох хуваагаал Gen Z millennial гэж хэлдэг. Ингээд хуваагаал хооронд хэрэлдүүлээд багтсан нөгөө эрх мэдэлд байгаа хүнд чинь айгүй нөгөө эрх мэдлээ хэрэгжүүлэхэд айгүй амар болчих واخ. Отог овгууд байхгүй болоод шүү дээ. Фамилинууд байхгүй болоод шүү дээ. Тэгэхээр ер нь бол тийм байлээ. Тэгээд гол юм нь бол тэр тэнцвүүлэх гэдэг байгаа л хамгийн гол учир нь байгаа шүү. Ерөөсөө тэр одоо энэ сүүлийн болоод байгаа энэ Greenpeace ч гэсэн бас л ялгаа байхгүй шүү. Greenpeace гэж юу вэ? Одоо энэ бас баруун зүүнээр хуваагдаж байгаа Charlie Kirk дээр ч гэсэн ярьдаг л үстэй. Энэ global юу лээ? Global warming гэжсэн нь одоо climate change болоод төрчихөж байгаа байхгүй. Тэ байгаль орчны асуудал төр хүртэл ялгаа байхгүй. Ингээл дахиад дотор нь хаваагаал мах иддэггүй тий. Цагаан хоолтон мах иддэг гэл ингээл бүхэл хоол иддэг нь хүртэл ингэж хоёр хувааж байгаа л үст харуулдаг шүү дээ. За тэгвэл нь шүү дээ тий. Нийгмийг бидний улс орныг олон ондоошл байх тусмаа тий. Diversity бидний хүчтэй болгох юм уу? Unity буюу нэгдэл хүчтэй болгох юм. Нэгдэл хүчтэй болгох шүү дээ. Яагаад? Гэхдээ ер нь бид нар харин сая хэллээ шүү дээ. Хуваагдаал олон янз болол Монгол казакаар хуваагдаал тий юу харн манаараа хуваагдаал тий ингээл ерөөс ингээл хуваагдаал ах юм бол бид нар хуваагдаал юм. Тэгэл хуваагдах тусмаа л ийм жижиг группууд болоод бид нар одоо жижигхэн болно шүү дээ. Эсвэргээрээ бид нар ингээд нэгдэх юм бол эн чинь амар том хүч. Тэгэхээр нэгдчих юм бол бид нар нөгөө дарангуулуулахгүй гэсэн одоо юу гэдэг те бид нар ингээд илүү хүчрэхэг босгоод амартай. Тий. Тэр нэг diversity одоо соёлын хувьд ингээд олон янз байх гэж ингээд сүүлүүд айгүйх яриад идэв. Тэр бол яг үнэ наана ийм тийм багтай заяа ингээд олон янзын хувьд одоо соёлуудыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж байгаа мөртлөө яг үнэндээ аль ч соёлыг хүлээн зөвшөөрдөг. Яг үнэндээ. Вау. Өөр соёлтой байхлаар тэрийг ингээ бүлээд чи яагаад Christian байгаад байгаа ингээд тий Christian байгаа чинь юу вэ? Бараг racist байна, homophobic байна тий тэгж хэлээд тэгэд би ямар байх вэ? Чи ямар ч юугүй байх хэвээр. Бусад шашныг бас хүндэл гэдэг байгаа. Бусад шашныг хүндэл хүлээн зөвшөөр гэдэг. Тий хүлээн зөвшөөр гэснээр зөвхөн исламын шашныг л хүлээн зөвшөөрөх юм шиг боловч байгаа байхгүй сүулдэ. Тэг үгүй юу гэсэн үг юм чи буддын шашин байна. Христийн шашин байна гэхэл. Тэгээд эн чин цаана айгу заван ингээд ийм одоо цөөнхийн шашныг л айгу чухал бусд нь чухал биш гэдэг тийм балаа юм. Одоо жишээлбэл трансгендер л илүү чухал. Трансгендер байх л чухал. Эрэгтэй байх юм бол харин эсрэгээр айгүй муухай. Тэгээд бүр цагаан арьстай бол бүр муухай. Тэ? Ийм рүү очиод байгаа хгүй. Яг үнэндээ ингээд олон соёлыг хүлээн зөвшөөрнө гэж байгаа мөртлөө тэрний цаана илүү хүлээн зөвшөөрдгүү тийм ийм юмнууд яваад байдаг. Тэр нь айгүй муухай хипокрит санагддаг. Харин эсрэгээр христийнхэн тэ? Окей. Тэ? Та нар байж л байна тэ? Өөр хүмүүс байна тэ? Библиэлд хэлсэн байдаг ш тэ? Хөшөө өөрийн адил хайрлаа гэж хэлсэн байдаг шүү дээ. Бид нар та нарыг хайрлаа хамт зэрэгцээд оршиг ингүүд нөгөө нөхдүүд нь бол ерөөс хүлэмжшгүй байхгүй. Исламын шинтнүүдээ ингээл байсгээл бөмбөг дэлбэлэл гэсэн шийд болоод хамгийн гол нь бусад хүнийхээ соёлыг ерөөсөө хүнддэхгүй байгаа байхгүй тий. Одоо ингээл хараад тахад. Ерөөсөө Христ итгэж болсноос хойш аягүй сайн мэдэрч байна л да. Христ итгэгчнэр бол бусад шашнуудтай бол яг санал нэгдэнэ гэж угаасаа байхгүй. Гэсэн эвд найрамдалтай амьдрахтаа сайн байгаа байхгүй хамтдаа. Оршин тогтоо мэтгэлцээд ярилцуул ялж болж байна тийм ээ. Тэгэхээр тэр тал дээр тийм асуудал үүсэж байгаа ш. За миний яг таны харж байгаагаар та бол одоо бас ижил хүснүүдийг нэг хэсэг дэмжиж байсан. Тийм шүү дээ.
Тэгээд одоо бол жоохон санал одоо өөр болцсон юм байна. Би бол ингэж бодож байгаа. Яг одоо LGBT төм үеийг байгуулахад ч одоо бас гар бие оролцоо болоод ерөөсө тухайн үед чи өөрхөн Монголд гомо гэл баг шууд барайл олзооддгүй л байсан шүү дээ. Амар хэцүү байсан. Одоо бол шал өөрсдөө хүн гей байна уу юу байна уу? Яг мэдээж тийм хомофобик хүмүүс байгаа л баг. Гэхдээ тэр бол ямар ч одоо нэг хүмүүс нэг амар яагаал 9 шид бол одоо 2005-6 оныг бодох юм бол энэ медиа энэ юунаас болоод хамаагүй гайгаас дахиад нөгөө яг феминизмтэй адилхан. Би тэ чи хинтээ бэлгийн харилцаанд орно уу? Тэ ижил хүүсний байна уу? Тэ эсвэл одоо bisexual тэр бол чиний асуудал. Тэгэхдээ тэрийг тэ гэхдээ Монголынхыг ярихгүй шүү. Энэ барууны LGBT хөлгүүнүүд яагаад юм гэхээр заавал хүүхдүүд заана. Сургууль руу оруулна. Сургууль руу заавал оруулна. Дахиад нөгөө хүчрхийллийнхаа монополыг ашиглаж хагаад тэр монополоор дамжуулж юм хүчээр нөгөө одоо би жишээ нь хүүхдүүдтэй заавал трансгендер одоо онл монлыг заалгамааргүй л шүү дээ тийм үү. Тэг яагаад миний хүүхд заавал миний татврын мөнгөөр заах гэдэг байж болно шүү дээ. Одоо жишээ нь би LGBT хүмүүсийг хайрладаг, би хүүхдүүдэд тийм educate болгомоор байгаа бол окей тэгвэл өөрийнхөө тэр юунд л авчил сургалт та тийм үү. Яагаад паблик мөнгөөр тийм юм явуулаад байгаа юм бэ? Тэг бүр ингээд улаан цам юм сексийн одоо ингээд одоо парад марадууд ч ингээд ил цагаан бэлэг хэрэгтнээ гаргацсан явж байгаа шиг тийм үстэй. Тэрийг заавал яагаад хүүхдүүдтэйг очиж үзүүлэх гээд байгаа юм бэ? Тэ? Яагаад бусдаас давуу privilege авах гээд байгаа юм бэ? Бусдаас яагаад давуу ирэх вэ? Бид нэр дахиад нөгөө яг түрүүний нөгөө hypocrite байхгүй. Хитүүлээ нөгөө нэг ижил тэгшгээгүй мүү? Тэ? Үнэхээр нөгөө феминизм чинь тэгээд байгаа хэвчээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийг л ижил тэгш эрэгтэй болгоё гээгүй мүү гэдэг байсан тийм. Одоо гей ч гэдэг юм уу трансгендер хүмүүс ижил тэгш бай гээгүй мүү. Хамгаалуулъя гээгүй мүү тийм. Гэтэл тэр чинь ингээд бүр privilege аваад бүр ингээд бусдаас давуу болоо те. Ингээд те тэгээд үгүй ийм байж болохгүй. Тэр трансгендер байна уу, гей байна уу, бисексуал байна уу? Надад зөндөө тийм гоё найзууд байгаа. Хүнийхээ хувьд зөндөө гоё. Гол нь энэ хөдөлгөөнүүд чи өөрөө буруу байгаа. Энэ хөдөлгөөнүүд чи ингээд цаашаага бусдаас давуу эерэг ялгуурлах хүсэж байгаа байхгүй өөрсөндөө. Бид нар гей учраас ч гэдэг юм. Бид нар трансгендер учраас татвар төлөгчдийн мөнгөөр миний хүүсийг сольж өгөх гэдэг байхгүй. Тий. Гэхдээ би ч гэсэн пластик сүржинд ормоор л байна. Тэгээд яагаад трансгендер хүнийхийг төлөд минийхийг төлөхгүй байгаа? Би жишээ нь ингээд давхраа хийлэгдэх ч юм уу ингээд эрүүгөө томруулмаар л байна шүү дээ тийм үү? Яагаад татвар төлөгчдийн мөнгөөр тэр хүнийг санхүүжүүлээд намайг санхүүжүүлэхгүй юм бэ? Эн чинь яагаад тэгш гэж үзээд байгаа юм бэ? Энийг яагаад тэгш гэж үзээд байгаа гэдэг л асуулт. Түүнээс биш би бол зөндөө олон гей найзуудтай, зөндөө олон трансгендер найзуудтай надад ямар ч асуудал байхгүй. Тэр хүн гэртээ лаагаа идэн үү, луунгаа идэн үү тэр хүний өөрийнх нь асуудал байхгүй. Энэ тал дээр яагаад Библийн хүмүүс эсрэг талд нь гараад байна гэхээр яалтч юм Библиэл дээр бол бичээстэй дээ шүү дээ. Ижил хүүснэнтэйгээ явуулдагч хүмүүс болон юу ч үлээ те. Бурхны хаанчлалд орж идэг хүмүүс те. Тий, Бурхны хаанчлалыг өвлөхгүй гэд Есүс хэлсэн байгаа шүү дээ. Энэ дагуу надтай бас нөгөө христчин хүмүүс санал нийлдэг шүү. Одоо яг нөгөө Republic намынхан нөгөө нэг баруунд байгаа барууны үзэлтэй нөхдүүд чинь. За ижил хүүстэн байхыг одоо үзэл суртлын үед дэмжихгүй ирнэ. Тэр хүмүүсийг юу хайрлаж болдог уу? Болно шүү дээ. Ямар ч асуудал байхгүй шүү дээ. Тэр хүн өөрөө тэр цаанаа ер нь юугаа хийн үү, яана уу? Тэр бол тэр хүний асуудал. Тэгэхдээ би дэмжихгүй. Би өөрөө тийм байхгүй. Тэгэл болоо. Дэмжихгүй байна гэдэг нь үзэн ядаж байгаа хэрэг биш. Биш. Ерөөсөө үзэн ядаал яг одоо аал мал тийм балаар гараад ирэгээд бид муутай юм байна шүү дээ. Үгүй тэгэл бид нар чинь ингээд тий тэр хүн хамгийн гол тэр хүн бити нөгөө ингээд нөгөө ижил байна гэдгээр бити даваа ирэх болооч. Тэгээ тэрийг заавал яагаад хүүхдүүдэд ингээд заах гэдэг юм бэ? Тэгээд 18 нас хүрэл тэр хүүхдүүд өөрсдөө уучраа болоод юм ойлгохгүй л тийм биз дээ. 100% санал нэгдэж байна. Нэг түүхч үг гэдэг юм билээ. Нөгөө альва боолын бослого эхлээд эрх чөлөөний төлөө тэмцэл байж байгаад дараа нь эзэн хааны төлөх, суудлын төлөх тэмцэл болдог гэж байгаа. Тэр хүний арай шин юм шиг байна л да нөгөө инерт цаваа явчихараа цаашаа бүр ингээд би нэг юм сонссон шүү. Curry Blake гэдэг номлогчоос одоо ижил хүүснүүдийн дараагийн одоо фейс бол одоо LGBT-г өмнө нормал болгоё гэдэг байсан бол одоо стрит байхыг абнормал болгоё гэж үзэж байгаа.
гэж яриад. Харин тий одоо тэгээ сүултээ тэгэл анх ч уг нь энэ хөдөлгөөн чи айгүй эрүүл Хүний тий. Одоо жишээ нь ингээд гей хүмүүсийн чинь яалтчгүй тэр үед зодож нүддэг сэтгцэн имлэг дээр аваачаад имчилгээнд оруулдаг яалтчгүй тэр хүмүүсийн эрхэнд нь халддаг байсан тий. Тэр хүмүүс үнэхээр хэцүү байдалтай байсан. За тэгээд 7 оноос хойш нь LGBT хөдөлгөөнүүд гарч ирээд тэгээд энэний чинь цаад дахиад нөгөө улс төрийн философи нь өөрөө неомарксизм дээр суурилж байгаа байхгүй. Одоо нөгөө ер нь марксизм цөөнх биш үү тий. Цөөнхийг л тэгшдэх гээд байгаа байхгүй. Нөгөө дарлагдагч анги шүү дээ. Нөгөө Марксийн нөгөө ангийн тэмцлийн онол гэж байгаа шүү дээ. Дарлагдагч анги гэдэг. Дарлагч анги нь үйлдвэрийн эзэд болон капиталистууд байгаа. Дарлагдагч анги нь нөгөө ажилчин анги байгаа. Пролетарууд байгаа. Тэнгүүд энэ хоёрыг чинь нэг төвшөнд авчмаар нь шүү дээ. Марксизмын онол чинь ерөөсөө энэ дээр л шүү дээ. Тэгээ нөгөө ангийн ухамсар суугаад хувьсгал гаргаад нөгөө нөхдүүдийг унгаагаад ингээд бүгдээр ижилтгэж болно гэдэг юм чинь 1900 дэлхийн 2 дугаар дайны дараа дарлагдагч анги хоёр, ажилчин капиталист хоёр хоёулаа хаусанд амьдраад хоёулаа Ford машин унаад эхэлж байгаа байхгүй юу? Тэнгүүч ингэж тэнгүүч шин дарлагдагч анги хэрэгтэй болоод эхэлж байгаа. Тэнгүүд эмгэгтэйчүүд, хүүхдүүд, арсны цонх, бэлгийн цонх, хүүсийн цонх, байгаль орчин шин ийм дарлагдагч анги гарч ийлгэл авчиж байгаа юм л да. Цаад гаргаж ирээд байгаагийн цаана одоо яг ямар шиг хүмүүс байх вэ? Анх ч одоо LGBT туугчин зөвхөн ийм юу байлаа шүү дээ. Солонгон өнгө байлаа шүү дээ. Тэгсэн чинь сүүлдээ гурвалжин өнгө орж ирээл ингэж яагаад тий. Анх чи LGB байсан байхгүй. Lesbian, gay, bisexual байж байгаа сүүлд LGBT болоод тэгснээ сүүлд дахиж нэмэгдээд LGBTIQ одоо сүүлдээ нэмэхэд плюс болчихж байгаа байхгүй. Одоо тэгж LGBTIQ+ гэж хэлэхгүй бол тэр чинь ялгарлан гадуурсан юм. Бусдын орхисон болж байгаа юм. Тэгээ дээрээс нь she гэж дуудаж болохгүй, he гэж дуудаж болохгүй, заавал the болон they те өөрийгөө тодорхойлж байгаа pronoun гэдэг нэг юм яриад байгаа юм те. Гэх мэтчлэн ингээд сүүлдээ бүр утгаа алдаад ингээд явсан. Тэгээд яг хоо одоо тэр хүмүүс тэнчэнэ ер нь юугаа энэ улаагаад нуулуугаад хамаалах гол нь одоо энэ дэлхий дээр өрнөд байгаа энэ манай Монголынхан бол харин гайгүй шүүрх юм. Манай Монголынхан бол бас айгүй тийм ер нь айгүй олон LGBT залуучууд одоо гей залуучууд айгүй тийм консерватив байр суурьтай. Үгүй ээ ингэж болохгүй энэ барууныхан шиг ингэж байж болохгүй. Би бол гей. Гэхдээ энэ бол арай хэтэрсэн. Энэ барууных бол бүр ингээд нөгөө будаач гээд сахлаа бодуу гэдэг шиг болцсон. Бид нар бол зүгээр л Монголд бол ингээд ийм одоо ялгарлан гадуурхахгүй гэдэг хөдөлгөөн явуулдаг. Бид нар бол эднийг зарим гей хүмүүс бол эсэргүүцдэг шүү дээ. Одоо ингээд хараад байхад. Энэ бол барууныхан бол арай утга алдсан тэр гэж. Манай Монголоос олон юмс халахлагдсан баг шиг байна л да. Тэгээ одоо энэ сүүлийн үед янз бүрийн төсөл хөтөлбөрүүдээр дамжуулаад амар хүчтэй орж ирж байна энэ. За амар өндөр санхүүжилт орж ирээл ерөөсөө Европын холбоогоор дамжуулсан амар орж ирж яг энэ идеологич энэ зүүнний энэ трансгендер дэ энэ идеологууд гэсэн амар хүчтэй. Тэрийг манай улс руу яагаад оруулж ирэх гэдэг. Тэр нь ямар ашигтай? Гэхдээ энэ үзэл санаагаа л дэлхийн нийтээр түгээчүүлдэг л нөгөө хүмүүс чинь улс төрийн үед айгуу тийм доктортой байна гэж боддtiin байлгүй бодвол нэг юм байна те. Одоо Трампын талынхан бол тийхгүй те. Би бол зүгээр ингэж бодож байгаа. Одоо гарч ирж байгаа намууд биш те. За. Намууд ч өөрөө энэ үзэл санааг дэмждэг намууд байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө энэ үзэл санааг дэмждэг намууд чинь хэнийг саппортлох вэ гэхээр яг энэ үзэл санаагаа дэмжиж байгаа төрийн бас байгууллагуудыг тийм хөдөлгөөнүүдийг саппортлно. Энэ үзэл санаагаа олон нийт түгээх хүсэж байгаа. Чи санаж байгаа бол Трамп гарч ирэнгүүтээ амар олон Америкийн төслүүдийг зогсоосон шүү дээ. USAID одоо юу ч үлээ амар олон юмнуудыг зогсоосон. Энэ хөтөлбөрүүд чинь бүгдээрээ нөгөө нэг Republic намын эсрэг үзэл санааг түгээгээд байсан баг. Тэнгүүд нь шууд завчаад зогсоож байгаа. Гарч ирэнгүүтээ нэг хүүсийн тал дээр эрэгтэй эмэгтэй л гэж байна гэж нэг нэлээд тод хэлсэн тийм ээ. Тийм шүү дээ нөгөө эрэгтэй болон эмэгтэй л хүүс гэж байгаа. Тэгээд дээрэс нь эмэгтэйчүүдийн спортод эрэгтэй хүн орохыг хориглосон тийм шийдвэр гарсан шүү дээ. Тэр тал дээр ч бол санал нэгдэж байна. За таны одоо ингээд яг одоо юм юмар л явж үзсэн байна.
За Монгол тэгвэл манай Монгол улсад Христ итгэгч нарыг хамгийн нийтлэг юу гэж буруугаар ойлгодог вэ? Отооч гайг болсон баг. Намайг тэр 2000 оны үед байхад чинь нөгөө харийн шашин машин гэлдэгдэгс. Одоо бол тийм байхгүй хөө. Одоо ер нь бас байдаг шүү. Яг тэгэл байвал тэр нь нэлээд л ер нь нийш хүрээнд л байгаа. Түүнээс одоо бол тэр Христтэй шүтнүү, бөөгөө шүтнүү, буддаа шүтнүү ер нь хин тамаатай гэдэг юу бол ер нь илүү олонхын юм болсон баг тэр. Тэгэхээр би бол 2000 оны их үеийн шиг тийм амар юм бол гайг уралцсан байна. Яг сөрөг комент бичсэн хүмүүсийг харахаар бол дандаа яг зөв өөр шашинтай ч юм уу эсвэл зөв дургуй нэг хүмүүс л илүү ихтэй гэж бичээд байгаа шиг юм. Бусд нь бол яг тийм нейтрал байх шиг байна л да. Тийм хүмүүс бол уусал байна шүү дээ. Асуултаа бүр тодруулъя. Яг Есүсийн талаар хүмүүс яг юуг нь буруу ойлгоод байд. Би бол анх яг Есүсийг буддаатай адилхан гэж боддог гэсэн юм. Тэнгүүд бүр шал өөр юм л шүү дээ. Яг нөгөө уншиж үзээгүй нөгөө хүн чинь нөгөө нэг мэдэхгүй зүйлийнхаа дайсан байдаг шүү дээ. Тийм л юм бол гэж бодож байна. Ер нь бүхэл зүйл дээр тийм шүү дээ. Хүн ер нь мэдэхгүй байх тусмаа л үзэн яддаг те нэг юм харанхуу гэдэг чинь нэг юм айдас байдаг шүү дээ. Ойлгомжгүй зүйлээс болгоомжлох. Харанхуу яагаад хүн харанхуугаас айдаг вэ? Яагаад мэдэхгүй байхгүй. Хаана юу байгааг хинч мэдэхгүй учраас айдас ч өөр үзэн ядалдаг дагуулдаг. Ер нь үзэн ядалт айдас хоёр ч аягүй тийм шууд хамааралтай хоёр зүйл шүү дээ. Хүн ер нь үзэн ядж байгаа болвол цаана айж байгаа гэсэн үг. Тэ? Ягаад христийнхний үзэн ядаад гэвэл мэдэхгүй байхгүй. Энэ юу ч болж магадгүй. Тэгээ нөгөө 90-ад оны их үед ч нэг баахан юм болсон. Баахан охтууд амиа хорлоод. Тэгээ тэр нь сүм өмд явдаг байсан юм байна маа гэдэг бөө юм болоод. Тэгээд энэ христийнхэн чинь ерөөсөө хүүхдийг ингээд 9 шид болгоод амиа хорлуулчих тийм байна. Наадах чинь бүр яг надад ярьж байсан. Ноо жоохон бахад христийнхэн аюултай хоёр хүүхэд яваажинд очно гэдэг амиа хорлцсон. Энэ нэр өстой буруу шашин гэж надад зааж өгч байсан шүү. Тэгээд дээрэс нөгөө mūнийхэн бас нэмэгдэж орж ирээд. Нөгөө mūнийхэн чинь бас христийн нэг тийм юутай штэ. Суурьтай штэ. Тэгээд өстой христийнхэн чинь нэг нэгнийгаа ингээд юу яад юм байна. Одоо шууд зурагтай суулгаад завхарсан юм болдго юм байна адал чинь гээд нэг дээрэс нэг моормны бас юм орж ирээд моормны чинь бас юутай шүү дээ ингээ 2 3 их нэртэй болдог би тэгтээ моормныг бол юу яадгүй шүү нэг амар тийм гажмаж гэж боддгоо шүү морм бол өөр шашин шүү дээ харин энэ бол Америкийн христийн шин би бол тэгж ойлгодог Америк дээр суурилсан христийн одоо Америк төв нэгдсэний дараа бий болсон шашин шүү дээ одоо ингээд Америкт одоо Republic намт чинь ингээд амар олон католикч байгаа, протестантч байгаа, тэгээ евангелийнхэн ч байгаа, мормныхэн ч байгаа. Тэгэхээр яг бүгдээрээ нийлээд ерөөсөө Библи дээрээ суурилчихж байгаа. Одоо чи жишээ санаж байгаа бол Рүүни гэдэг нэг хүн ерөнхийлөгчд өрсөлдсөн шүү дээ Republic намаас Обамагийн үед. Тийм. Рүүни гэдэг. Рүүни чи өөрөө тийм Мит Ромни гэдэг. Тийм, Рүүни чи өөрөө мормны пастор байсан. Оо, тийм үү. Тийм, мормны бүр амар том пастор шүү дээ жишээ. Тэгээд Америкийн Republic намын бас нэлийн том хэсэг нь одоо юуны юу гэдэг лээ морм байдаг шүү. За. Тэгээд нөхдүүд чинь юун дээр амар яг Библи дээр нийлэл явчихдیں۔ Надад бол яг улс төрийн талын юмнууд бол би сайн мэдлэггүй. Чи сая нэг пастортай ярилцсан гэсэн шүү дээ. Америк пастор байсан уу те нэг пастортай ярилцаад чамд нэг одоо нөгөө явсаар хагаад энэ бол сүултээ нөгөө heterosexual-ыг би ярилцаагүй ярилцлагын сонссон. Ер нь чи гэхдээ Америкийн пасторуудтай нэг яриад үзэхгүй те ер нь их байгаа. Republic хүмүүс байгаа. Тэгээд тэр хүмүүстэй мормны талаар нэг яриад үзээрэй. Ярьсан. Ер нь би ч бас амар гүн судалсан шүү Есүс Христийг. Яг улс төрийн үзэл бодлогоор яг цэвэр Есүс Христийг. Тэгээд тантай бол ихэнх юм дээр санал гэж мормтой бол үнэхээр санал нэгдэхгүй байна. Үгүй би бол морм гэдэг ер нь бол Америк Republic намын амар том суурь нь морм байдсан шүү. Мормонд хэвээр яг дэмждэг юм шүү. Яг тэгэхээр ингэж байгаа байхгүй хар арстнууд бол сайн муугийн тэмцэлд орохоос татгалзаж нейтрал байсан учраас харагдаад хар арстай болсон гэж үздэг байсан байхгүй 91 он хүртэл тэгснэ болцсон. Тэгээд одоо засвар ороод яваад байгаа тэр чинь бас. Тийм. Ер нь засвар орж ийнө гэдэг чинь өөрөө Библи бол яг хэвэндээ байгалгаа шүү дээ. Хөдлөхгүй. Тэнгүүд Жозеф Смит гэж нөхөр гарч ирээ баахан юм ярьснаа тэрэндээ засвар ороод байна. Тэгээд гол нь яг миний яг ганц ингэ шууд тэр хүмүүсээ санал зөрүүлдчихэж байгаа юм. Есүс Христийг бурхан гэдэгт Христ итгэгч нэг итгэдэг. Мормон дээр болохоор сатантай ах トゥ гэж үздэг. Тэгэхээр ингээд шал өөр шашин болоо. Яг нь Люцифер гэдэг утгаар ярьд юм болов.
Люцифер байсан ч гэсэн Тэнгэр ирж байсан шүү дээ. Люцифер байсан ч бурхны хүү гэдэг тэр одоо бидний үндсэн одоо зүйлтэй зөрөлдөж байгаа юм л та. Харин тий одоо манад ч Мормныхан байна. Дээрээс нөгөө юуныхан биш дээ нөгөө Шин тэнгэр газар. Биш нөгөө Яховагийн гэрчүүд байна. Тэгээ өөр ч юу хвчлээ. Айгүй олон бас урсгалууд байгаа. Манай толгууд байна. Манай Монголыг бас нэг шашны гаж урсгалын жалга гэж нэг хүн ирж илээ. Итгэж залуу. Тэгээ тэр нь бас нэрнгээсэл дэлхийн энд нэг зарим оронд хоригдсон байдаг гаж урсгал манай зүгээр байж идэг. Тэгэхээр энэ бас өөрөө жоохон хяналтгүй байгаа юм л та. Би католикийг хэлээгүй шүү. Католик үнэ алдартан протестантуудыг хэлээгүй. Яг тэр нэг эвгүүгүй ээж бурхны сүм, төгс хүчит бурхны сүм эдгээр бүгд байгаад байгаа юм манай улсад. Хань би одоо сайн мэдэхгүй байна уу? Би ч одоо 2000 хэдэн оноос хойш яваагүй юм. 2008 оноос хойш яваагүй шүү дээ. Тэр үе одоо мөнүүд чи юм олоолал болцсон байна. Холон өөр нэртэй те. Тийм мөнийхэн чи өөрхий намайг бацаан багтчихл тийм их 50 мав яриад их 50-ны зуулган молгон хийгээл яваад гэсэн. Одоо нэг хэсэг яг нэг амар нүдүүлсэн шүү дээ улс төрөөс болоод. Тэгээд одоо арай өөр болоод нэр нь өөрчлөгдсөн. Тийм үү. Мэдгүй тийм бэлгүүд чиний хэлснээр. Биш яг мөн тэгж хувираагүй л дээ. Өөр байгууллагууд л та. Тэр үедээ ганцхан мөн байсан орон зайг баг байхгүй болцсон. Одоо тийм олон газар бүгэлдсэн байж. Нялх зодуулсан. Одоо байхгүй болсон. Сүүлд бас тэр шинж онжигээд газар баахан зодуулах шиг боллоо шүү дээ зургатаар. Шин тэнгэр газар. Мэдгүй тэр мэр. За таны одоогийн өөрийн итгэл. Та яг би одоо итгэж биш байгаа. Тэр үедээ бол байсан, одоо болцсон байна. Тий, би тэгээд нэг тухайд сонголтоо гаргаад сонголтоо хийгээд тэгээд улс төрийн үзэл баримтлалыг дагаа явж байгаа. Яг хөө сүүлийн үед ингээд баруун зүүнээрээ хуваагдаад ингээд явж байгаад Christian community чи яг ингээд баруун тал руу ингээд бөөнөр яваад ороод ирж байгаа байхгүй. Тэгээд миний нэг бүр олон жилийн өмнө мартагдсан байсан юмнууд чинь буцаж гарч ирээд тэгээд амар олон юм дээрээ санал нэгдээд яг улс төрийн байр суурьныхоо хувьд бол Christian community-тэйгээ бол санал нийлж байгаа. Зүгээр бодож байгаа. Буцаад сүмдөө явуул яа гэм бол өдр гэсэн юм бол бодчихлоо байгаа. Гэхдээ одоохонд бол итгэж биш байгаа. Харин итгэж болж дийлэх нүггүй юу гэж бас гайхал. Нэг амар рационал объектив байх хэрэгтэй гэдэг хүн чинь. Тэгээд дээрээс нэрээ чиний төрөний асуулт манайхныг яагаад буруу ойлгоод идэм бэ гэдэг штеп. Манайс жоохон харизматик урсгалч айгу хөрхөн хүчтэй байгаад идэг штеп. Одоо ингээл юу яаж маагаал гар тавиал харизматик ч үлээ те. Тэр чинь ингээл харь хил мэлээр яриад те. Тэгснэ ингээл гар тавингууд унж мунаал те. Сатаныг зайлуулж майлуулаад идэгэл мэтгэл болоо. Тэнгүү тэр нэг юм гаж санагдаад идэм шиг л ингээд ийм болтгийл юм шиг санагдсан шүү дээ надад. Тэрнээс нь бол жоохон цөөхөн юм шүү. Харин саяхан яг нэг залуу яг зургт интернетээр их явлаа л да. Тэрийг хараад ааваа намайг ашиглаач юу. Тийм, тэгсэн байсан тийм. Тэрийг л гэж хараад байгаа шүү. Манай яг христийн бие дотор тийм хэсэг жоохон дотор санагдаад байдаг шүү. Манайдад бол. Харин тийм. Тэгээд би бол тэгж боддоо шүү. Үнэхээр тэгээд өөрийн итгэл өмчлөлтүүд тэгээд ичиж мичээд байх ямар шаардлага багт. Тэгээд тэр нэг нүдний шилтэй зал пастор шиг яад нэг л шууд гаргаал явах хэрэгцээ. Манайхан бас нэг жоохон юу яагаад идэм шүү. Жоохон айгаад идэм шүү. Тэр мэрийгээр ааваа намайг ашиглаачаас хойш айгу тэрэн дээр травматай болцсон. Тэгэл тэрийг яах гэлээ хүн амтнаас агаал зөвлөн залбирч байна те. Намайг хаширлаад байгаа байдал бол харагддаг. Харин тэгэхээр тэрийг нэг задлж өгөх нэг хүн хэрэгтэй юм шүү. Яа тийм бэ өгшөө. Зүгээр залбираач. Өөлмөр өсөмэй гэдэг нэг тийм. Та дөрөв итгэж дийлэх юм болоо да гэж байгаа нэг хүсэж. Гэхдээ яг миний рационализм те ингээд аяг байж л аяганд итгэж штэ те. Тэр тэгээд итгэл үнэмшил хоёр нь яг тэнцэж чадах юм болов. Рационализм гэж юуг тодорхойлоод байна. За рационализм гэдэг бол сарвал ухаанаар ямиг учир шалтгаантайгаар бодохыг хэлж байгаа. Гэхдээ бурхан байхгүй гэж бодох нь өөрөө бүр илүү иррационал гэдэг байгаа шүү дээ. Сайхан манад од мөндрийн хасаа орсолтой энэ талаас аюу гоё тайлбарлаж байлаа. Харин тийм яг би бол зүгээр ингэж бодож байгаа яг бодит зүйлд итгэмэр шүү дээ. Зөвхөн эмпирик. Харин эмпирик зүйл итгэж иж тэр чинь шинж тухайч болоод байгаа байхгүй юу? Эмпирик бус зүйлд итгэнэ гэдэг чинь
эн чи яг шинжлэх ухаанч биш болчиход байгаа байхгүй яг. За тэгвэл энэ дээр чинь би танаас юм асуул та. Тэгвэл яг би танд мэтгэлцэх нэг сонирхолгүй яг зүгээр асуулт төрөөд байна. Яг мэтгэлцэж байгаа юм шиг янзтай болчлоо. Зүгээр асуудал. Ингэвэл одоо яах юм? За. Дээр үед шинжлэх ухаан сайн хөгжөөг байхад радио долгион гэдэг зүйл байх боломжтой гэж бид нар мэдэхгүй байсан. Эсвэл нөгөө нэг ганц ивэрт нарвал гэдэг амтан мэддэг чинь ганц ивэрт халим гэж нэрлэдэг те. Тэр амтны чинь домог энэ гэж үздэг байсан. Тэнгүүд одоо ингээд exploration их болоод мэдчихлээ байгаа юм байна. Тэнгүүд нөгөө атом молекулын талаар хин нэг ярих юм бол тэрэнд одоо хинч итгэхгүй шүү дээ. Микроскопоос өмнө. Тэнгүүд тэр зүйл чинь одоо микроскопыг үүсгэснээс хойш ингээд байгаль нь нотлогдчихлоо. Тэнгүүд ингээд шинжлэх ухаан чи өөрөө ингээд хөгжиж яваа. Мэдэхгүй зүйл байсан зүйлээ хөгжихийн дуршаа мэддэг. Тэгээд зарчим нь угаасаа шинэ мэдлэгийг бүтээхтэй, баттай мэдлэгийг бүтээхтэй. Одоо яг тийм зарчим ба шүү дээ. Тэнгүүд бид нар судалж чадахгүй зүйлээ байхгүй гэж итгэнэ гэдэг нь өөрөө шинжлэх ухааны зарчимтайгаа эрэлхийлэх тэр байдлыг болгох юм шүү. Тий, эрэлхийлж болно шүү дээ. Эрэлхийлэх бол нээлттэй шүү дээ. Янз бүрийн онол мол. Яг наад бодлоос чинь pseudoscience гарч ирж байгаа. Одоо нэг хуурмаг шинжлэх ухаан биш дээ. Тэр шинжлэх ухаан чи яг наад бодлоос чинь гарч ирдэг. Үгүй шүү дээ. Одоо ингэн pseudoscience яах вэ гэхээр яг одоо чинь дэлхий хавтгах гэж боддог байж болно шүү дээ. Тэгэд тэр үед бөөрөнхий байж магадгүй гэж бодохыг ямар ч асуудал байхгүй тий. Цахилгаан гүйдэл соронзон долгион байдаг гэд бодож болно. Тэрийг үүсэхгүй. Гэхдээ тэр чинь тухайн шинжлэх ухаан болохгүй байхгүй. Дэлхий бөөрөнхий гэж бодлоо гэж бодъё. Чи тэрийг баталж ийж нөгөө нэг эмпирик төвшөндөө нөгөө нэг баталгаа нотлогоо нөгөө логикороо баталж ийж тэр чинь яг үнэн гэж авцсан жаах. Чи хизээ үнэн болоод байгаа юм бэ энэ чинь. Энэ аяга хизээ үнэн болж байгаа. Эн чинь нөгөө нэг туршилтуудаа хийгээд байгаа гэдгийг нөгөө соронзон орны чинь нөгөө зүүгээ тавьж иж нөгөө зүү нь хөдөлж иж мэдээд байгаа байхгүй. Яг байж болно шүү дээ. Нэг нөхөр ингээд яа соронзон орн байж магадгүй гэдэг ингээд бодсон байж болохгүй. Гэхдээ тэрийг заавал баталж иж нөгөө нэг шинжлэх ухааны арга зүйгээрээ нөгөө методологиороо нөгөөдгийг чинь баталсны дараа л эн чинь энэ үнэн гэж авцсан байгаа байхгүй. Тэнтэй бол марах юм байхгүй. Тэгэхээр нөгөө таны ярьж байгаа чинь сая бол pseudoscience гэдэг чинь буруу байхгүй. Яг тэгэхээр pseudoscience чинь аль хэдийн байгаа аргыг гуйлаад шал өөр аргаар хэмжээд байгаа тий. Тэгээ өөр юмар тайлбарлаад энэ байдлыг хэлж байгаа шүү дээ. Одоо чинь ховс, за графлог гэдэг ч юм уу. Одоо бичгийн хэвээр одоо хүнийг хэмжин гэдэг нь бол pseudoscience гэж үзэж байгаа. Илүү батлагдахгүй байгаа. Тэг байж магадгүй гэхдээ юу л бол гэдэг тийм аргууд байхгүй. Гэхдээ харин байж нээгдээгүй байгаа боломж бололцоонууд байгаа шүү дээ. Бурхан байгаа гэдэг possibility байгаа шүү дээ. Тэрийг чинь хэмжээтгэе нэг шугамаа өгж явуулах гэдэг. Тэгэхээр рационалын хэмжээтгэе явуулах гэдэг. Тэгэхээр бурханыг одоо яг ингээд заахан шилэн одоо тэг хуруу шилэнт хийгээд хэмжих арга алга байна л да. Тэгэхээр байж магадгүй шүү гэдэг боломжийг нээлттэй өргөх зүг юм шүү. Тэрийг агностик байх юм тий. Тэр бол ямар ч зүйл байхгүй. Одоо манай бүтээлийн онлынхан гэдэг одоо манай христийн хэдэн хүмүүс байгаа шүү дээ. Физикс хүмүүс нийлээд ер нь юу яах юм бэ? Энэ анх big boom тий. Big bang чинь эхлээд одоо термодинамикийн хууль ёсоор бол ямар нэг энерги шилжиж чинь big bang болох хэвээр тэр энерги нь бурхан байж магадгүй юм байна гэдэргээд ингээд бүтээлийн онлынхан гэдэг хүмүүс байгаа. Гэхдээ эн чинь нөгөө нэг ингээд бүх физикчдтэй ингээд хүлэн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй. Одоо дэлхийн дахнаа яг ингэж байгаа. Бурхан байгааг бид нар үгүйсгэж чадахгүй. Би зүгээр ингэж боддیں۔ Физикийн ч гэдэг юм уу шинжлэх ухааны төвшөнд энэ бурханыг одоо батлах гад яваад тах нь өөрөө жоохон тэнэглэл юм шиг санагддаг. Надад бол санал нэгдэж байна. Бүтээлийн онлынхан гайл тэрийг заавал физик талаас нь тайлбарлах гал ингээд зүгээр энийг илүү нөгөө үнэт зүйл итгэл үнэмшлийн тал дээр нь энийгээ ингээд хадгалсан нь илүү надад бол гоё санагдаад байдаг байхгүй. Тэгээ заавал ингээд бид нар ингээд бурхан байна гэж батлах гад явж ирснээс илүүгүй бид нар ийм үнэт зүйлтэй. Энэ үнэт зүйлийг та санал нийлж гин үү? Манай христийн шашныхын энэ олон мянган жилийн турш ийм үнэт зүйл бүтээчихжээ. Энэ Есүс гэдэг юм уу энэ ертөнцийн эзэн гэдэг ийм хүний дор ингээд нэгдээд те. Энэ хүнийх нь ингээд номлол магадгүй тэр нь зохиосон байна уу? Үнэхээр иш үзүүлсэн байна уу? Яасан ч биш магадгүй те. Мөө гэдэж байгаа ч гаргасан байж магадгүй те. Тэр чинь юу ч болсон байж магадгүй тухайд. Тэгэхээр мэдээж хөргө хүний гараал биччихсэн юм шүү тийм үстэй. Тэгтээ хэдийгээр тийм байж болно те. Тийм боловч тэрэн дээр хэдүүлэн маргалтаад яах. Тэ
яаж ч битсэн биш. Гэхдээ энэ олон 10,000 жилийн турш ч гэх юм уу те энэ 2-3,000 жилийн турш бид нар нэг ийм үнэт зүйл, ийм зүйлийг ингэ бүтээчихжээ. Бид нар ийм соёлыг бий болгоцсон байна. Энтэй гоё нэгдээч гэх юм бол наад чи би яг тэр үүднээсээ буцаас өмдөө явд юм л гэж бодож байгаа. Яг үнэхээр. Түүнээс биш одоо тэгээд физик тэр юуны талаас маргалдаг наа чинь дуусахгүй. Тэгээд тийм маргаа хийн гэдэг чинь ч өөрөө айгүй тэнэг асуудал байхгүй. Байхгүй юм тэгэл байгаа байхгүй гэж маргал. Хар гаргийнхны маргаантай яг ижилхэн маргаан болсон сайн надад чинь. Тийм. Надад зүгээр миний амьдралд нэг өгсөн нэг юм байдیں۔ Христийн шашин. Христэд ингээд явсан нэг юм амар тийм юутай. Айгүй тийм үнэт зүйлээ хамгаалах тийм юутаас. Одоо ингээд манай ер нь нүүдэлч чинь нэг тийм штэ ингээд нэг юм айгүй прагматик штэ. Ингээд яа гэм бэ мөнгөний аваад сонголтоо хийчих гэдэг ч юм уу тий. Үнэт зүйлийн юм айгүй багтаа айгүй юм прагматик штэ тий. Яг тэгэл зүгээр алдсан биш. Энэ удаадаа хулгайлчих гэдэг юм уу те. Яад юм бэ энэ удаадаа яад авилгын аваа шаачил даа гэдэг юм уу те. Ийм байгаа шүү дээ. Христийн шашин надад бол ингэж би Христэд явснаас биш айгүй тийм ийм үнэт зүйл гэдэг зүйл бол амар чухал юм. Номер 1 зарчим. Зарчимтай байх хэвээр тэгээ Библийн дагуу байх хэвээр гэдэг энэ юм чинь намайг яг тийм зарчимтай хүн болгоод яачих. Намайг хинч хараагүй зөвхөн бит хоёр мэдэх байсан ч гэсэн тэ сонгуулийн үеэр sorry найз нь өөрийнхөө үнэт зүйл дүнж баймаар байна. Тэ өөрийнхөө үнэт зүйлийн эсрэг бол юу ч хийхгүй. Хитэн төгрөг өгсөн ч гэсэн хийхгүй. Өөрийнхөө үнэт зүйлийн төлөө бол тэ хитэн одоо ямар ч цалингүй зүгээр ингээд өдөр шөнөгүй зүтгэдэг ч гэдэг юм уу тэ. Нэг ийм юмыг надаа яг тэр би дөнгөж одоо чинь нэгдүгээр курс гэдэг чинь дөнгөж миний ингээд үзэл санаа бүрэлдэн тогтож явах үед энэ одоо сүм цуглаанд явснаар нэг юм үнэт зүйл гэдэг юм чухал юм байна. Зарчим гэдэг зүйлийг хамгаалах хэрэгтэй байна. Энэ бол айгүй чухал юм байна. Зарчмынхаа дагуу тэ хинч намайг хараагүй байсан ч гэсэн би зарчимдаа үнэнч байх чинь чухал юм байна гэдэг тэ. Хинч намайг хараагүй байсан ч гэсэн би Библийн дагуу байх ёстой гэдэг чинь үнэт зүйлээ хамгаалж авах байхгүй тий. Яг сүмийнхэн байхгүй юм чи гусчаа. Ганчил гаргаад тэр. Энэ чи арай өөр юм болоо явчих. Яг хөө тийм хүмүүс байдаг л да сүм цуглаанд гэсэн шүү дээ л юм аа чи хүн л юм чи. Гэхдээ яг хөө ингээд нөгөө тэр биднэрт өгөх гээд байгаа юм нь яг тийм тий. Чамайг хинч хараагүй байсан ч гэсэн чи Библийн дагуу байж чадах юм уу? WWGD гэдэг шүү дээ. What would Jesus do гэдэг шүү дээ. Jesus do. Ёс зүйн тийм дилеммад орох магадлалыг багасч тийм шиг юм л та. Энэ ёс зүйтэй юу, ёс зүйгүй юу гэдгийг нэг асуугаад ах шаардлагагүй. Тийм. Одоо жишээ надад нэг юм байдал төрж ирсэн юм л да. Нэг хүн надад маш их одоо тусын өөртөө надад маш их ингээд талархаж явдаг. Тэнгүүд тэр хүн ингээд нэг одоо гэрээ надад орхиж явж байгаа байхгүй. Тэнгүүд тэдний гэрт надад хэрэгтэй нэг зүйл байгаад байгаа. Би авахаар бас худалдаж авах болоод байгаа. Энийг аваад хэрэглэчих үү? Надад би асуул тийх гэж хэлнэ. Гэхдээ надад нөгөө зарчим бодогдож байгаа байхгүй тий. Бусдын хөрөнгөнд бууш шүү. Тий. Тэнгүүд би өөрөө авах боломжтой болсон. Гэдээсэн байж тээ миний. Хулгай биш тий. Хулгай биш л тий. Тэр чи одоо намайг говь л өгөх байхгүй юу? Гэхдээ би тэрнээс гуймааргүй байгаа байхгүй юу? Яг тэгэхээр авчмаар байгаад байдаг. Биш. Өөртөө авах гэдэг байхгүй юу? Өөрөө шинээр худалдаж авах гэдэг байхгүй юу? Хулгай биш шүү дээ. Гэхдээ хулгай хий гэж бодогдсон ч гэсэн. Яг үнэ. Бусдын хөрөнгөнд бүүш шунах гэсэн үг байдаг учраас надад тэн дээр нэг олон бодоод ганхаадах шаардлага байхгүй байхгүй. Бидний дотор ч нэг муу хүн байсаар л. Тэгвэл тэр хүнийг аягүй сайн дарж сурж байгаа байхгүй. Харин тэгээд нэг юм юутай болчихж байгаа байхгүй. Нэг юм харьцуулах юмтай. За энэ бол сайн. Энэс хийш юм уу? Гэдэг юм уу тий. Тэгэхгүй бол яг юм прагматик хүмүүс чи ямар ч тийм сайн муугийн хэмжүүрэг болцсон. Тэгэл ерөөсөө тэгэл зөвхөн одоо юу гэдэг тийм ашигл олж ивэл өстой юу ч хийсэн чамаагүй болчиход байгаа хөө. Тэг үзэл санааныхаа эсрэг явсан чамаахгүй тий. Яа тийм бэ? Мөнгөө л олж ивэл яа тийм тэр үзэл санаа манаа яах вэ гэж байгаа дараа нь болчих штэ. Энэ удаа хийчихэд маргаашнаас нь үзэл санааныхаа төлөө явчих гэдэг юм үү тий. Тийм юм болчихдаг юм лээ. Яг зөв. Тэгээд айгүй тууштай болт юм лээ айгүй. Тууштай гэдэг нь
Ер нь ингээд нэг юмдаа айгу тууштай. Яг нэг юмаа дагсан бол яг тэрийг л дагаавдаг. Нэг үзэл санаа ирсэн бол яг тэрэндээ л ингээд үнэж гэдэг юм уу тий. Харин одоо ч өмнө нь би болохоор ингэж боддог гэсэн. Нэг үзэл санаандаа ингээд хөд бат байх нь өөрөө өөрчлөгдөж чадахгүй байгаагийн шинж юм байна. Яг тэгээ бид нар чинь хөгжих тусмаа бодол санаа өөрчлөгдөх юм байна. Тэгэхээр би 5 жилийн өмнөх үзэл санаатай байхаар 10 жилийн дараах надад одоо би илүү хөгжсөн байгаа учраас би өөр бодолтой болох юм байна гэж боддог байсан. Тэгвэл дэр нь ч үнэн л дээ. Гэхдээ яг Христээр ирээд бол Христээс цааш бол үзэл санаа миний явах өөрчлөгдөх хэрэг болчихж байгаа. Яг тэр чинь бадрлын хөгжлийн үе шат биш байхгүй. Аль хэдийн гаргаад өгсөн бурхнаас ирсэн үг байж байна. Христийн үг байж байна. Тэгэхээр тэн дээр бол яг бат зогсох надад ч амар. Элдв янзын ертөнцийг эргцүүлж бодож учрыг нь олох гээд байхгүй. Хийдгийх нь амьдрдгаар амьдрна. Эхнэр хүүхдтэй сайн нөхөр байх хэрэгтэй тий. Энэ дээр илүү төвлөрчих юм бэл. Бас аз жаргалын тал дээр амар том даваа талтай байна. Та бас өөрийнхөө итгэжсэн цаг үед бас мэдэрдэг лсэн баг та. Үзэл санаандаа үнж байх нь аз жаргал болно явал байна л та. Тэгээ тэр нэг үзэл санааг нэг хүмүүс ойлгоол янгууд аягүй гоё санагдал тий. Тэгээ бас дээрэс нэг юм сэтгэл зүйн хувьд ингээд одоо бид нар чинь амар хэцүү нийгэмд амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Ер нь одоо 90-ад он бол амар хүнд за социализмыг бүр яриач ирэхгүй сэтгэл зүйн хувьд тий. Тэгээ нөгөө нэг сэтгэл зүйн хувьд нөгөө тайвшрах тэгээ нэг дотор байгаа юмаа гаргах тий амар том боломж юм шиг нөгөө бид нар чинь ямар сэтгэл зүйчгүй нийгэм шүү дээ гэх юм тий. Ядуу мөнгөгүй учраас тэнгүүч нөгөө тэр нэг амаг бага насны хүчрхийлэл тэгээл нөгөө нэг хамаг зовлон гуньгаа тэнцээ ирээл уйлаал тэ залбирч байгаа л бурхан залбирч байгаа л уйлаал тэгэл чанга ойрлж хашгирч залбирч болно тэ ааваа намайг ашигладаг ойрлж болно ингэ хүн дотор байгаа нөгөө ингээд бүх юм аа яа дээрэс нь эсийн бүлэг дээр ингээд хоорондоо айгүйх ярьдаг штэ за амьдралд нь юу болов гэдэг энэ 7 хоногт надад ийм хэцүү юм тохиоллоо ингээд тэр чинь групп терапи яваад байгаа хгүй яг үндэ тий групп сешн яваад байна тий тэрэн шиг яг тэр нэг юм өөрөөр хэлбэл манайхны энэ болохгүй байгаа тэр сэтгэл зүйн хэрэгцээг нь айгүйх гаргад. Тэгэл дуулаал те бүтэнсэн чинь нөгөө караоке орж чадахгүй байгаа нөгөө ядуу матуу хүмүүс ингээд бүгдээрээ те хизнээ магтаал хэвээр амар чанга гой дуулаал те ингээл энэ болгон чинь ингээд цаанаа бас хүмүүс нөгөө нэг хэрэгцээтэй юм бас өгөөд байгаа юм шиг санагддаг шүү дээ надад. Тэгээ тэр нь бас хүмүүст ад чаргал айгүй өгдөг. Ямар ч найзгууд ийм лүүзер залуучууд айгүйх явж идэг те эсвэл бол ингээл шор хоронгоос гараад ирсэн ингээл хүлээж авах хөнгөө болцсон те амар хэцүү ийм хүмүүс ингээл бүгд ингээл ирэл тэнцэнэ ингээл ваа гэл ингээл тэрэл ягаад мэдээж хүн л юм чинь тэр нүгэл гим нүгэлтэйгээ байж л байгаа. А гэхдээ тэр хүн тэнцээ очиод ин доторх зүйлүүдээ гаргаад тэгээд ямар нэг юм ихтгэл үнэмшилтэй нэг юм найдвар байгаа байхгүй. Хичнээн би ингээд мяа те ингээд ганцаарцсан азгүй лүүзер гим нүгэлтэй ийм нөхөрч гисэн нэг юм найдвар байгаа шүү гэдэг чинь л хүн найдваргүй болол ирэх юм бол тэгэл дуусчих жоох байхгүй ерөөсөө итгэл найдвар тэг мөрөөдөлгүй болол тэгэнгүүт тэр хүн нэг юм найзаа чамайг хайрладаг нэг хүн байгаа шүү гэхэлэр нэр мөв л явж байна. Яг би явчих магадгүй тий би яг сүмд явж байгаа миний анхны хайр дуусхлаараа сүмэд явж магадгүй би явсан ч гэсэн чамайг нэг хүн тэр дээр хайрлаад байж байгаа шүү гэж нөгөө үндэсний итгэл найдвар төрөөд байгаа хөөх тий тэр нь ингээд яг энэ Христ яг илүү Монголын жишээн дээр магадгүй гадаад яа тэгэр би мэдэхгүй Монголын жишээн дээр илүү гоё байдаг баха тэр итгэл найдвараас гадна өнгөрсний бас зүйл аягүй гоё санагдсан юм байна. Ингээ амар бүх туулжсэн тэр хэцүү үеүүдэд зөв бурхан байсан, бурхан тусалж исэн, хамгаалж исэн гэдгийг мэдрэх амар гоё юм л. Өмнө нь болохоор би ингээ хохироод байна. Ганцаараа туулаад байна. Энэ бүхнийг шүд зууж давж ийн гэж боддог байсан бол бурхан байсан байхгүй тэр болгонд. Яг зөв нөгөө нэг ийм бас нэг тухайд явж байгаа анзаарсан энэ хохирогчийн сэтгэл зүйтэй юм хүмүүс айгүйх би л болохгүй байна. Би л энэ нийгэм одоо намайг ингээл яагаал намайг ингэсэн болгоё байсан юм. Ингэж өгөөг юм да. Хохирогчийн сэтгэл зүг айгүй сайн багсгадаг. Тий. Ер нь энэ түрүүний хоёулангийн ярьсан тэр феминизмч тэр LGBTQ ч тэр ерөөс даан хохирогчийн сэтгэл зүй дээр явж байгаа шүү дээ. Ерөөс маш чи ингээ хараарай зэ. Расизм ч гэсэн. Ерөөсө бид нар хохирсон, бид нар боолчлуулж исэн. Би эмэгтэй хүн учраас хохирчлоо. Бид нар LGBT трансгендер учраас биднийг ерөөсө тэр бүх зүйл хохирчин сэтгэл зүйдээр явж байгаа.
Энэ социализм чи өөрөө хохирчин сэтгэл зүйдээр суурилдаг. Тэгжээж энэ нөгөө divide and rule гэдэг юм яадаг байхгүй. А гэтэл христийн шашин чинь тэрнийг гүй найзаа чи хохирогч биш. Харин эсрэгээр чи хайрлагдсан нэгэн чамайг хайрлаад исэн штэ чи юу яриад байгаа. Чи хохироогүй. Би чамайг хайрлаад байна ч гэд. Тэгэнгүүт чи хүн чи гүнээр би чи хохирогч биш юм байна гэд. Тэгээд нөгөө хүн өөрийгөө хохирогч биш гэж бодсон цагаас ахуулаад өөрийнхөө амьдралыг би амьдралынхаа эзэн юм байна гэж боддог. Өсөлтийн сэтгэлгээд болж. Би амьдралынхаа эзэн юм байна. Энэ надад ирээд исэн юм чинь амьдралд тэргүй зовлон бэрхшээл ирдэг юм байна. Тэрийг би бурхантайгаа туулаад явчих болох юм байна штэ гэдэг энэ юу. Тэгээ нөгөө хохирчийн сэтгэл зүгээс гарч байгаа хүн чинь амьдралыг шаал өөрөөр харж байгаа. Яг үнэ. Амьдралынхаа эзэн нь болж байгаа. Тэгэхгүй тэгэл хохирч чинь нэг амар заваа юм. Энэ байхгүй болчвол миний юм гоё болох гэдэг. Ингээд энэ ингэсэн болохоор би ингээд заагаад тахлаар ерөөсөө юм дуусахгүй зөв. Ерөөсөө миний буруу биш, бусдын буруу. Дандаа бусад хүмүүс тэнгуут нөгөө өөрөөсөө бурууг олж харддаг хүн яадаг вэ гэхээр хөгждөггүй байхгүй. Гэтэл нөгөө сүмдэр ирсэн хүн чинь яах тэгэл бас юм хэцүүлдэг гэх шин. Тэгтээ чамд өөрчн бас жоо асуудал байх шиг байна. Гэдэг штеп. Ер нь бол миний өгшин энэ сайхан итгэлийн конференцд явчих тий. Миний өгшин сайхан пастраас сайхан зөвлөгөө аваад наад нэг болохгүй байгаа. Наад уурныхаа асуудлыг шийд тий. Наад нэг юунуудаа шийдчих. Ингээд чи өөрөө ингээ хөгжиж явчих юм бол гоё болно. Яг гоо бусад юмруу ингээд заачих нь амархан. Гэхдээ чи өөрөө хөгжих чи илүү хэцүү шүү дээ. Чи хэцүү замын сонгол гоё шүү. Илүү гоё adventure шүү гэдэг ингэж хүн нээрэдэг. Тэгээ чи ганцаар биш. Бурхантай явна гэж хэлчихэнгүүт нөгөө чи сүмд явжсэн бол мэдээ. Гоё. Хохирогчоос гадна бас бүтлгүүтлийн нэг тийм сэтгэлгээ байхгүй болчихсон юм шиг байна. Бүх юмд ингээд энэ яачих бол би ч юм уу ингээд бурхан байхгүй учраас би өөрөө бүх юмыг хамгаалах хэрэгтэй шүү дээ. Өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Тэр намайг цаагаар юуг санаж байвал эсвэл энэ яах гээд байна гэдэг нэг юм давхар санаалах хэрэгтэй гэж боддог байсан. Эсвэл ингээд юм буруу төлөвлөчгээд дутуу хийчих аюул болчихвэ гэж амар их санаа зовдөг. Тэнгүүд одоо илүү зоримог. Тэгээ зоримог байгаад ингууд амар юм хайнга бүтлгүй болоод байгаа юм байхгүй. Амар гоё. Тэгээ өмнө нь болохоор яг бадралын нэг аккаунт яваад шүү дээ. Тэнгүүд Есүс одоо Библиэлд байгаа шүү дээ. Нэрийг минь мэддэг учраас би чамааг өргөмжилнэ гэдэг дуул нам дээр гэдэг. Тэнгүүд окей. Одоо би ч бурхны аккаунтээр явж байгаа юм шүү дээ. Тэнгүүд амар зөрөгтэй болчихж байгаа юм амьдралд. Тэгээ зөриглөөд эхлэнгүүд нэрнгээсээ нэгнээс алхаж гэрээсээ гарч эхэлж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Яг нэг ийм үг үүдээ шүү. Комфорт зоноос. Бурхан чиний даахгүй ачааг хизээч өгөхгүй. Гэхдээ чамд ачаа өгнө. Амьдрал бол ачаатай шүү, найзаа. Гэхдээ чиний даахгүй ачааг хизээч өгөхгүй. Уруу татлаханд орвол зүхтах замыг бас өгнө тий. Дэлхий ингээд сүрчлээгээд ингээд одоо хамаг юм дампуурч сууж байгаа хүн бол тэгээ бодох нь шүү дээ. За яг бурхан миний даах ачааг л өгсөн баха гэж бодоод цаашаа ингээд алхах тэр нөгөө хүчийг авч байгаа. Тэгэхгүй яг тийм юм хизээч сонсож байгаа хүн бол ямар ч ихтгэл найдваргүй болол заа боли. Зүгээр амиа орлож иж гэдэг юм тий. Эсвэл зүгээр хайрханд ороо юм зү. Амьдралаас явъя гэж бодсон шүү дээ. Тэнгүүд чиний даах ачааг өгнө гэдэг чинь амар байх хэвээр тий. Энэ бол энэ ачаа бол миний даах ачаа. Тэгээд би давж байна. Дараа гоё юм гэдэг бас нэг давах боломжтой гэдэг юм байгаад шүү дээ. Харин тэр чинь амар гоё. Нэрэл тийм шүү дээ. Амьдрал дээр ер нь даах хизээч даахгүй ачаа хизээч ирдэггүй шүү дээ. Хэрвээ чи амьд л байвал тэгэл ямар ч байсан тэр имийг даваад цаг хугацаа өнгөрүүл дуусгаад ирдэг шүү дээ. Тийм байна. Тэгээд чи бол 2022 он гэдэг чинь яг анхны хайрын үе дээр явж байгаа юм. Анхны хайрын үе гэж байна. Анхны хайр дуусна гэж бас байна. Дуусахгүй хоо. Үгүй чи ингэ дуусна гэж бод. Гэхдээ чи дуусахгүй юм би плантай байх хэрэгтэй зөв. Тэгэх юм бол тэр чинь илүү рационал байна. Үгүй. Дуусахгүй гэж бодож явж байна. Төлөвлөгөөнд минь саад болох. Б төлөвлөгөө хэрэг байхгүй. Зүгээр надад зүгээр ингэж намайг христчэн байхад хамгийн хэцүү нөгөө христчэн хүмүүсээс ирдэг хамгийн хэцүү нь айгүй хэцүү нөгөө бусдыгаа амар шүүдэг тийм христчэн хүмүүс чинь. Тэгдэм шиг үлээ. Харин тийм айгүй ирэн заяа ингээд тэгдэг гэсэн. Эсийн бүлэгдэж чинь чи яагаад ингээд Библи уншихгүй. Тийм ингээд гим нүгэлд яагаад байгаа ингээд би бол зүгээр тэгж боддоо шүү дээ. Тэр айгүй буруу үзэгдэл. Тэр ингээд амар олон хүмүүс нөгөө сүмээс холдоход амар л өөрөө нөгөө ийм төгсдөгөлдөр юм шиг бусад хүмүүсийг ингээд нөгөө библиэр ингээд шүүгээд идэг. Өөрийн нүдэнд төмзийг аваад өөрийн нүдэнд хөрөх. Тэр бол айгүй олон хүмүүсийг явуулах. Мэдээж одоо
Тэгээд хэрвээ шүүгдсэн болов л шүү дээ. Ингээд хүн ингээд хэлээд нэг ингээд бодсон болов бас дотор бас нэг юм бодмоор юм лээ. Энэ хүн тэрхүү бас л хүнштэй гэдгийг бас бодох хэрэгтэй юм бэл. Тэгэх юм бол арай гайг болчих юм бэл. Тэгэхгүй бол тэгэл хаста манаас өмнө тэр ихтэй өдөр алган аваа ингэж хэлдэг. Эсвэл тэр хүнээс зайгаа авчмаар юм бэл. Тэгэхгүй бол тэгэл нөгөө юм тийм тэр зүүн чинь токсик хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Үргэлж тэгэл сэтгэл зүйн асуудалтай байсан шүү. Тэр хүмүүс байгаа. Нэг бол өөрийгөө ингээд жоохон зай бариад өөр баг маг руу ордог юм. Тэгж нэг өөрийгөө хамгаалахгүй бол нөгөө нэг ингээд тэр итгэлийн амьдрал чинь амар олон бас хэцүү хүнд токсик гарууд зөндөө байгаа шүү дээ. Нөгөө тэр нөгөө сүм гэдэг чинь нөгөө дандаа гим нүгэлтэн хүмүүс ирж байгаа. Дандаа сэтгэл зүйн асуудалтай хүмүүс ирж байгаа учраас тэр хүмүүсээс бас өөрийгөө бас хамгаалж авахгүй бол мэдээж одоо бурханд итгэж явж болно. Тэглэж жигсэн нөгөө эргэн тойрны чинь хүмүүс амар нөлөөтэй байд юм байлээ шүү. Одоо байжгаад болсон хүний хувьд хэлэхээр миний тэгсэн зам л болохоор ариж ховор шүү. Би болохоор сүмд яваагүй. Пастортай гомдоод амар олон хүмүүс гарт юм байл шүү дээ. Миний ингээд сүүлд ингээд ясч. Дандаа пастортойгоо конфликт үүссэн. Би тийм л тэгэл нөгөө пастор гэдэг чинь нөгөө тэгэхээр тэр хүмүүсээр пасторт болоод сүмд явсан байхгүй юу? Хараад байгаа. Би бол пастор шүү. Манай пастор ч амар гоё фаныгаар гол нь нөгөө үзэл санаа сонирхоод өргөжлүүлээч. Пасторт болоод сүмд явсан. Пастроос болоод сүмд явсан гэж юу? Би бол та биш. Одоо тэр хүмүүсийн талаар та. Харин тийм зүгээр би ингээд сүүлд ингээд амар болоо бүр пастрын тослогоо авцсан байсан хүмүүстэй. Гү та тэг яагаас хүмүүс гарцсан барцсан. Манай пастор ингэдэг ингэсэн тэгсэн гэдэг. Тэгээд тэрэн дээр ингээд амар юу бацсан баг. Пастортойгоо конфликт үүсэл. Тэгэл тэрнээс болвол ер нь Монголд тиймэрхүү амар их юм шиг нөгөө пастор гэдэг чинь бас нэг эрх мэдэл байгаад шүү дээ. Тэнгүү нэг юм эрх мэдлийн конфликт үүсдэг юм шиг л. Тин чинь нэг юм тэг хинэн лидер хийх үү, хинэн яах уу гэдэг ингээд конфликт үүсэл. Тэрнээсээ болж айгүй сүмүүд задардаг. Яг л нөгөө хүний амьдралтай адилхан тий. Айгүй сүм задарна. Дээрэс нь сүмээ орхиж явах тохиолдлууд айгүй байдаг юм шиг харагддээ шүү дээ. Тэгээд мэдээж Монголд чинь дөнгөж шинээр үүсэж байгаа учраас нөгөө пастор гэдэг чинь бас төгс юм биш шүү дээ. Ялгаагүй л нөгөө нэг удацсан байсан ч төгсөрч чадахгүй. Ер нь тийм төгс пастор гэж энэ дэлхийд байхгүй гэдэг бас нэг ойлгочмоор юм байна. Тэгэл манай сүмийн пастор л ингээд найдварын пастрыг хар гэдэг юм үү те. Тэр юу сүмийн пастрыг хар гэж манай пастор надад ерөөсө бүтсэний орой бичлэг уулзахгүй байна. Яг тэгэд би яац юм болоо гэж үгээд шүү дээ. Бусад пастор гоё харагдал, танаа пастор муухай харагдал те. Эсвэл нэг ахлагч нарын дунд нэг хоорондоо ингээд нэг өрсөлдөө үүсцэн те. За би дараагийн пастрын туслах хэрэгтэй гэл те. Пастор мастертай ойлгомж өгүүлгэснээр нөгөө пастор нь бүр өөрийгөө бие тоож бодсон те. Өөртөө бараг бүгднгээр нь ойлгоно шүү. Энэ тэр нэг ийм эрх мэдлийн тэгээ нэг юм бусдад гомддог юмнуудаа зүгээр урьдчилаад тооцчвол сюрприз болж гомдож явдаг юм шиг байлаа шүү. Уран гэдээ бодчихвол юмыг битээ тэгж амар төгсгөж бодор тэгэл хүний л амьдрал хүмүүс л байгаа тэр дунд чинь те. Тийм хэрвээ би христчин байсан бол Библи рүүгээ л илүү утсан дээр юм байлээ шүү гэж хэлмээр юм. Библи рүүгээ бурхан руугаа те. Яг зөв. Биш нөгөө амар олон хүмүүсийн анхны хайртай байх үеийг мэднэ. Тэгээ анхны хайр дуусч байгааг нь бас амар их мэднэ. Тийм учраас бас тэрэн дээр яахгүй л ингээл бүгд л анх тэгээ би чамд хайртай. Чи бол тэгээ би бурхныг хайрлах хайр гэж байгаа шүү. Чи бол миний тийм эмхтэй хүн дээр ч ялгаагүй те. Чамаас өөр гоё хүн байхгүй бурхан маань Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам тэр чинь ингээд сүулт юм нормал зүйл болоо те. Ингээл явна. Тэгэхээр чи яг тэр үедээ яах вэ гэдгийг заавал бодох хэрэгтэй. Түүнээс хит романтикээр явах юм бол заавал унна би бол тэгж бодсон. Энэ хит романтик биш ээ. Би над хайр хөрхүүдээ чи өөр төр хүлээж аваа. Тасаа чи гэж ярьсан шүү. Сонсож байгаа хүмүүст хэлээд. Үгүй чи нөгөө романтик үдээр байсан. Гэтэ нөгөө бусад хүмүүст хэлээд байхгүй. Би бас надад тэр чи сонсогч итгэгч нарт бас хуваалцмаар байл та. Нөгөө нэг байцаар би нэг яг энэ дэр нэг амар гоё юм л. За. Нөгөө нэг төөрсөн хөгөө үлгэр шүү дээ тий. Тэр бол амар зөв юм л шүү.
Яг Та одоо яг төрсөн хүү болцсон байгаа юм шүү. Би дүүрсэн ба. Хаа маллж байгаа даа. Аав дээр ирэхэд бол аав нь тэр үлгэр амар чухал. та тэрийг ярьчаач тавцгаа. Нөгөө төрсөн үгийн үлгэр нь Би мэднэ л дээ та ярьт. Сонсогч нарт. яг нөгөө аав дээр ингэж байж байгаа нэг баян айлын хүүхэдтэй. Тэгээд Хөрөнгө аваад тэгээд аавс яваад тэгээд казино, казино хүүхэн бүх юм хийгээд мөнгөө өрөөл хөрөнгөний талыг өрөө хийж байгаа. Хүүгийн айгу боловсрол муутай нөхрөөс мөн аавын бас буруу байгаа. Амар хитоник гараа байгаа гэдэг. Асти шоуд сайхан болоо. Тэгээ мэдээж мөнгөнд дуусаад боо юм хийгээд сүүлдээ нөгөө хамаллаас та хамгал Хааныхаа хоолыг идэх юмсан гэж бодоод хамгал муухай юм хийгээл 0 очиж цэвэрлээл. За 0 гэж гардаг л дээ. За яарч юм бол бүбөө болоо яарч тэгэж гэлтэй. За тэгээд мяарцсан автер ирж байгаа. гэхдээ очихоос өмнө гимшээд байгаа шүү дээ. Би тэрийг ярьчих. Аавтай хавд гоё ичтэй гэж. Аавын маань ажилчид надаас хамаагүй сайн иддэг байсан байна. Би аав дээр очиод ааваа би тэнгэрийн эсрэг таны эсрэг нөгөө л үлдчихэ намайг уучлаарай. Би одоо таны хүүхэд байж чадахгүй. Тэгээ тийм ирэхгүй болчихсон. Тэгээ ажилчнаар авчаа. Зүгээр ажилчнаар л авчаа. Тэгсэн чи аав нь "Үе миний юу яриа надад хүрээд үрэн. Аав зүгээрээ миний гуй гэрэлээ." Та тэр хэсгийг ямар сайн ярьдээ. Амар гоё хэсгийг амар. Тэгэн шүү дээ. Нөгөө юу уучлах болов гэсэн чинь тэгээ юу яриад тань тэгээ зүгээр л нааш ярьд юм миний хүү. Зүгээр тэр хамгийн сайн хувцсыг өмсөг гарт нь бүгд зүйлэгдээ тарган тоглоно ядал. Хүн нөх хүүхдээ ирэхэд яадаг ч байсан тэгэл баярлаад аавна гэдэг шиг. Бурхан хүүхдээ ирэхэд тэгж баярладаг гэсэн санаатай тий. Тийм тэрийг л яг бодчмаар юм байл шүү. Nice. За чиний яриг сонсчлаа. Sorry. Би ч өөр амар яриа хүн болохоор. Хүний яриад тастаад. Наад болохоор тэр нөгөө хайр хөрөхтөр ингэж ойлгосон. Ойлгосон ч гэж би амьдралаа бас үзсэн. Яг хайр хөрөхийг харсан. Яг ингээд бурханд сонирхолгүй болоод энэ ертөнцид ингээд буцаал яг нөгөө өмнөх зовлонгууд өмнөх уур муур амар амархан болж молоо л тий. Бас нэг уучмарч юм пимиг уучмарч юм санагдал тий. Ингээд хэлдэм бил. Тэгмэд яг би яг энэний яг түлхүүр явж амьдралын хөвшил юм байл гэж харсан. Lifestyle гэдэг бас нэг тийм teaching яваад байгаа л да. Тэгэхээр амьдралын хэм маяг дээр бид нөр өөрөө нөгөө маш их залбирдаг, маш их бурхантай угаасаа хамт байгаад ах тусам л хүмүүст бурханы талаар яриад ах тусам л ингээд ах тусам л нөгөө амийн болог ундрна гэдэг чинь тэр юм бэл. Бид нөр өөрсдөө дээр л зөвхөн төлөвлөл өөрсдөө залбирдаг байж ах юм бол нэг мэдгээд өөр дээр залбирхаа болол хүмүүс рүү өгөөд бурхан дээр төвлөрөөд явж байгаа цагт бол буцаас ирээд идэм бэл. Тэгээ би нэг 22 жил итгэгч байсан хүнд нэг жоохон бурхны талаар зөвлөд тэгсэн чинь би бүр амар surprise болсон. Тэр хүн баг бурханд итгэдэг юм уу? Тэгэд тэр нэг библийн ингээд юмнууд ярих бүгдийг мэднэ. Тэгэхээр ямар ч нөлөө байхаа болц тэр үгүүд. Тэрийг би хараад бол амар байсан. Яг ийм итгэгч, яг ингэж нөгөө итгэлээрээ үхэн гэдэг бол би тийм юмруу орохгүй юмсан гэж амар их болгоомжилж. Тийм. Тэр бол ер нь баг үхлээс дор юм байна гэж бодсон. Бас нэг гоё юм сэрэх юу байж болох юм байна гэж бодлоо сая. Нөгөө бурхнаас олж ялгарлан гадуурхалтад ойрхон гэдэг нь улиралдаа ядч нэг удаа өртөх юм бол нөгөө бурхантай хамт байгаагаа амар мэдрэх баг. Йоо яг үнэ яг. Тийм нөгөө аава намайг ашиглаач гэдэг үгнээс айхгүйгээр тэрийг хэлнэ шүү дээ. Яг үнэ. Тэгэл сошиалар ингээл яангууд нөгөө бурхнаас олж те хүмүүст ингээд нөгөө адлуулж байгаа нь илүү гоё санагдаад тийм байж бас магадгүй юм биш үү. Нөгөө адлуулах хэцүүлтэй. Тэгтээ нөгөө тэр пастор залууг бодсон ч тэгчлээ. Тэр залуу чинь нэг амар адлуулж илэн шүү дээ. Юун дээр. За би за тэрийг ярих байл. Хүмүүсийн нууцтай холбоотой юм шиг. Яг миний өөрийн туршлаас харахад бол яг тэгээд байна л да. Одоо нөгөө өмнө байсан зарим зүйлүүд надад одоо байхгүй болсон байхгүй. Христийг ярьснаас болоод зарим хүрээлэл одоо надад шууд хаалгаар хаачих байгаа байхгүй. Тэгтээ Христийн нэрээс болоод тэгж үйл сайн л байна. Гэхдээ би яг энэ нийгэмд хэн байсан? Хин гэдгийг бодохоор хүмүүс намайг буруу ойлгоно, сайн санаж хийснийг ч буруу ойлгодог. Тэ хүнд ингээ амар сайн санаад ингээ ахаа хичээ гэж яхад энэ нэг юм ингээ буруу ойлгож магадгүй шүү дээ. Харин бурхан юу ч буруу ойлгодог юм байна. Бурхан яг ингээ бүх зүрх сэтгэлийг мэддэг юм байна. Эд эсүүдийг нэвт харж идэм байна. Тэгвэл ийм бурхан даатах чи ямар гоё юм бэ? Хүн чи аягүй хэцүү те. Бүр ингээ их туслаад байх энэ нэг үг гэдэг шүү дээ. Багхан хоол өгөх юм бол тэр хүн чамайг амар ачтан тэг өсвөлгөөс аваарлаа гэж тусал боддог. Байн хоол өгж байгаа болчхоор болчлоо гэж ууралдаг. Тэрэн шиг хүн ер нь айгүй юм хэцүү. Тэгвэл бурхан ямар гоё найдвартай юм бэ те нөгөө уурлахтаа одоо те нэг л үгэндээ те. Тэнгүүд бурхан найдаж амьдрах чи амар гоё байхгүй. Тийм те.
Тэгээд тэр хүрээлэл бас айгүй гоё сонгочвол гоё болох. Гоё хүрээлэл донд байхад тэгэл хүрээлэл бас айгүй чухал. Тэгэхгүй тэгэл бас нэг юм токсик хүмүүстэнд орчвол тэгэл амар болоо. Би ингийн бахан фарисеануудын донд орчлоо. Би ингийн одоо юу юм бэ гэж бодоод тийм ш. Та бас сүмийг юу айгүй сайн мэддэм байл. Надаас бол хамаагүй сайн мэддэм байна гэж бодож байна. Сүмийг шүү. Бурхны тал дээр биш шүү. Олон жил сүмд явлаа шүү дээ. Сүмд явлаа. Би ч бас Campus Crusade-ийн оюутны хөдөлгөөнд байсан. Тэр чинь маш чухал байгууллага юм биш үү? Тийм campus чинь бүр ингээд амар олон жилийн түүхт болохоор ийм гаруул ингэчүүл яг уу ингэчин ингээ бүх юм методууд нь байж байгаа газар гэсэн. Надад нэг асуулт. За анхаагийн зүгээс асуулт орж байна. Уншиж байгаа юу? Библи уншиж байгаа юу? Айгүй Библи шиг татж ярьдээ шүү дээ. Тийгүй яг нөгөө би чинь амар их Библи уншдаг байсан болохоор одоо чи ишлэлүүд мангар их цээжинд байдаг байхгүй юу? Тий ер нь тийм байдаг шүү дээ. Нөгөө нэг юу юучлаа би айгүй олон ишлэлээр ярьдаг шүү дээ. Нөгөө юу гэдэг лээ. Улс төрчид нөгөө хэлсэн үгнээс хортон ус нөгөө микрофон дээр хийсэн хатаж амжаагүй гэснээр хараас нөгөө Петр нөгөө урахгүй гэдэг шиг. Тий яг нөгөө би ингэж хэлдэг шнэ нөгөө дахиад онготгоос өмнө яалаа гэдэг шиг гэж юм гээд те. Тэгж тийм Библи их уншаад идэм болоо та гэж бодоод. Дахиад онготгоос өмнө чи надаас 10 удаа уруунчлаа те. Тий 3 удаа уруун гэдэг шиг гэж мэгээд те. Тий тиймэрхүү өнөд амар хэлт юм уу гэж тэр чинь нөгөө цээжинд байгаа юм чи. Дахиад асуух юм байна хаад. Би яг сүүлд номын баяраар нөгөө Библийг шинжилмээр санагдаад. За. Миний нөгөө хуучин Библи байгаа шүү дээ. Чинь бүр нөгөө салбаж байгаа амар л. Тэгсэн чинь шинэ Библи чи ямар гоё болсон бэ ингээд алтан малтан ирмэгтэй те. Тэгснэ гадналынх нь авсан бүр амар гоё мой. Тэгснэ мангар үнэтэй хэд байлаа чинь 80 байл. 90,000. Тий 90,000-аар ч лөө. Тэгээ би ямар гоё Библи вэ гэдээ ямар ч байсан авсан. Тэгээд би авснаас хойш 3 л удаа сөхөж арсан ба. Тэгээ одоо ямар ч манайд л байж л байна. Гэтэ миний хуучин Библи гоё санагдаад байт юм аа. Салбартал уншсан уу? Одоогийн орчуулсан илүү шинжлэгдсэн байна таних. Тийм үү. Нөгөө нэг янз бүрийн үгнүүд нь өөрчлөгдсөн байгаа тийм нэг. Үгнүүд нь өөрчлөгдсөн. Зарим нь Монголд бас нэг том төсөлт ууссан. Иш үзүүлэг гэдэг үгэнд чинь бөө маргаантай мөн биш гэх юм л яадаг гэсэн шүү дээ. Библийг эхлээс нь орчуулсан төсөлт ууссан байна. Еврей грек гэсэн. Стандарт Монгол гэдэг бас нэг шинэ навелбар үүссэн. Nice. Түрүүний нөгөө сүмийнхэнд гомдох гэдэг дээр би нэг жоох юм ярьчихгүй. Тэгэл нөгөө Билли Грэхэм нэг Churchianity гэдэг үг ашиглаж илээ. Тэгээ Христийн итгэлийг ерөөсөө сүм юм шиг болгоод тавьсан. Тэгээд ингэхээр яадаг гэхээр нөгөө хүмүүс сүмд гомдоод тэгээ бурханд итгэхэ болчихдаг гэнэ. Энэ бол амар дэнжер байх гэдэг. Тэр бол өстой маш илбэг шүү дээ. Монголд гэсэн хүнийг амар илбэг. Итгэлийг боловчаад байгаа. Одоо Иесус энэ талаар бүр хэлсэн байгаа шүү дээ. Чи тэгжээснээс чулуу хөлдөө зүгээр нуур таягдсан чинь дээр шүү. Итгэх гэжсэн хүмүүсийг боловснаас гэдэг. Тэгэхээр надад бол яг ойлгоод байгаа зөв бидний хийх ёстой зүйл юу гэхээр бурхан руу чиглүүлэх. Иесус чухал шүү. Библи таны дөрөв нь яриад байгаа тий. Иесус чухал, бурхан чухал, Библи чинь чухал. Хүмүүс дээр битээ төвлөрөө гэж байгаа ч айгүй зөв. Яг хүмүүс дээр яг энэ сүм дээр л бурхан байгаа гэж бодоод ирэхээр хүмүүст гомдож гомдохдоо бурхан давхар гомдчиход байгаа. Пастортаа гомдоод. Бурхандаа гомдоод. Бурхан та хоёрын оронд хүн байхгүй. Та шууд бурхантайгаа харьцаж болно. Энэ хамгийн гоё санагдаад байна. За хэлсэн шүү дээ. За ахын бол хэцүү шүү юм. Одоо ерөөсөө наад Библиэс хамшаа наад бурханыхаа намайг хэлээ. Танаа Батуулт пастор ч бас яг тэгж ярьж илээ шүү. Хүнд шүү. Ах нь бол хүнд гар шүү гэлээ. Намайг Батуулт пастор ч айгүй гоё. Намайг даг гээл ярьж ивэл Батуулт пастраа баяртай сайхан үйлчлэлд баярлалаа гэж хэлээрэй л гэж хэлээ. Гоё. Ерөөсөө тэгэл хүн хараал явал болохгүй л дээ. Яг үнэ. За одоо тэнд ер нь дахиад итгэхэд өөр яг ямар саад байна. За тэр рационализм за тэр бол яг тэрнээс өөр байхгүй шүү дээ. Окей. Тийм их одоо гол нь тэгэл би ч одоо ингээд объектив юмд итгэдэг хүн чинь шууд яачихлаа. Тэгэл яа манайхан тэгэл лам хийгээд. Таасаа манай од мөндрийн хасаагийн орсон дугаарыг сонсороо яг манай энэ подкастт орсон. Тэгээ цаачин бодол яг энэ бурхан байгаа гэж үзэх нь өөр хамаагүй рационал гэдэг байна. Бурхан байхгүй гэж үзнэ гэдэг бүр нотлоход маш хэцүү. Бүр илүү рационал гэж үзээд. Хоёулаа л хэцүү л дээ. Хоёулангийн л баталж чадахгүй юм чи тий.
аль нь л хэцүү юм гэж бодчих би бол. Бурханд итгэнэ гэх юм бол одоо бурхан байгаа гэдэг нэг гайхамшигт итгэх юм байна л да. Бурхан байхгүй гэвэл тэгээ анхны матери яаж үссэн би харин зүгээр ингэж бодоод нэг хөөхөн жижигхэн сүм болоод тэгээд гэртэйгээ ойрхон байвал зүгээр. Тэгэхгүй бол нөгөө ойрхон яахгүй гэж магадгүй. Тэгээд нэг ямар ч нэг хэсэг зүгээр гоё ингээд очоод заавал нэг итгэж мэдэх нь албаа тий. Нөгөө нэг гоё залуугийн бацаан байх үеийн гоё дурсамжаас хэрхээгээд гоё хүмүүстэй мараад тий. Гоё ингээд сошиал хэрэгцээг ангаа тэгээд хэрвээ хүсвэл заримдаа залбираад хүсвэл заримдаа өргөлөө өргөд нэг зүгээр юм гоё. Тэгээд заавал нэг ингээд авдаг. Би заавал тийм үү тэгэхгүйгээр зүгээр нэг тэгж явж үзье гэж. Энэ яаж байгааг нэ. Тэгэхгүйгээр яг тэгэл дигмэр байгаа хүмүүс нь тэгнэ л. Тэгтээ би зүгээр гоё тэгээд өөрийгөө зүгээр сонсъё харъя тий. Тэгэл залбираад үзье. Тэгэнгүүт бас нэг өөр юм болох байл. Тийм ээ. Бурхан ер нь амар гайхалтай юм л да. Заавал нэг ингээл заавал чи итгэж чи заавал сунд явах гэдэг юм үү тэгэхгүйгээр зүгээр нэг гоё ингээд чийлрээд үзэлтэй юм дээ. Тэгээ томгоод болол. Сүмд байгаа хүмүүс яг би одоо ердийн итгэгч биш нийгмээс ирж байгаа шүү дээ. Тийм. Тэнгүү сүмд байгаа хүмүүсийг бол яг ингээд өөг нь хүмүүс амар шөмжилдэг ч гэсэн итгэгч биш нийгэмд тэр чинь бүр цагаандаа гарцсан байдаг байхгүй юу? Тэрийг бүр тоохчгүй. Тэнгүүд яг сүмд болохоор арай ядаж ингээд нэг айтайхан байх гэд хичээдэг хүмүүс ядаж байгаад байгаа. Тийм шүү дээ. Төгс биш ч гэсэн. Тэгэхээр бас тэр тал дээр нь бол аюулгүй баяртай л дээ. Тэгээ уншихаар 1-р зууны үеийн итгэгч нар бол хамгийн амар сүмүүд байгаа шүү дээ. Тэр үеийн Поликарптэй амар итгэгч нар тэндээс гарч ирж байгаа. Тэнгүүд бүр яг Иесусийн дагалдагч нараас суралцсан хүмүүс байгаа шүү дээ. Тэнгүүд Паулийн захиануудыг уншингууд анхны үеийн сүмүүд хүртэл амар асуудалтай байсан байхгүй. Асуудалгүй сүм гэж угаасаа хизээч байгаагүй. Байх боломжч байхгүй. Чарльз Спurgeon гоё хэлсэн байгаа. Төгс сүм гэж байхгүй байсан ч та очиод байхгүй болчихно. Тэгэхээр угаасаа төгс сүм гэж байхгүй. Хэрвээ байлаа гэхдээ та очиод биш болчихно гэдэг. Наа чи мангар логиктэй юм биш та. Чи бодлоо ингээд 100% үнэн байлаа гэж боддог. 1% худал ороод ирэхэд чинь ингээд тэр амраа юм уу тэр чигээр худлаа болно шүү. Амраа юм бадрал ороод ирэхэд биш болчихж байгаа хэрэг. Одоо логик тийм ба шүү дээ. 100% монголчууд бүгд хулгаач гэдэг дүгнэлт хийлээ нэг хүн. Тэнгүүд яг тэр 2 сая 300 мянган хүнд нэгхэн л хулгай хийгээгүй хүн байхад л тэр дүгнэлт тэр чигээр худлаа болж байгаа юм. Нэг л хүн хулгай хийгээгүй байхад л тэгэл тэр монголчууд бүгд тулгаж хийсэн 100% гэсэн үг шүү дээ. Тэгтэл тэр дүгнэлт худлаа болчихж байгаа юм. Яг тэр шиг амар гой логиктэй яасан шүү дээ. Spurgeon ер нь ахтар юм л. За ер нь энэ үрээд яриагаа дүгнэ гэж бодож байна. Тэгээд ямар ч үсэн танд ирж цаг зав гаргаж байгаа баярлалаа. Сүүлчийн асуултыг тань 2 асуулт байна л да. Нэг нь танд үлдээх юм. За сүүлчийн асуулт бол та энэ одоо байгаа хүүхдүүдээ ямар нийгэмд амьдраасаа гэж хүсэж байна. Хамгийн идеал таны хүснээр болдог бол. Мэдгүй би сүмд явснаас хойш ер нь тийм идеал нийгэм гэж байхгүй гэж боддоо шүү дээ. Тэгээ ер нь бид нар ингээд давах хэвээр юмаа даваал явж чинь. Бид нар үзэх хэвээр юмаа үзэж чинь. Тэ биднэрт хизээч давж туулахааргүй зовлон өгөхгүй. Тийм учраас энэ хүүхдүүд энэ нийгэмдээ өөрсдийнхөө тэр тухайн үеийнхаа тэр зовлон бэрхшээл саадыг өөртөө тулаал яваасаа. Би одоо ингээд өнөөдөр ингээд маш олон орноор явлаа л та. Тэгэд хаач айдэл тийм нийгэм хаач байхгүй. Хаач байхгүй. Бүх нийгэм асуудалтай, бүх нийгэмд стресс, бухимдал, бүхэл нийгэмд асуудал байгаа. Амар гоё метроны буудалд стресстэй гарууд л явж байгаа. Тийм шүү дээ. Тийм учраас тийм метроны буудал бариад ч наад асуудал чинь шийдэгддэггүй. Амарлаг Харвард, Стэнфорд төгссөн хүмүүс тэнцээ очиж ерөнхийлөгчийг хийгээд над асуудал чинь шийдэгддэггүй хүн байгаа газар заавал асуудал байна. Тийм учраас миний хувьд би хүүхдээ ийм нийгэм байгаас гэсэн идеал нийгэм бол байхгүй. Энэ чэнэл тий. Зүгээр нийгмээ аль болох арай дээр түвшний нийгэм гэж бол байгаа. Тэ? Дотрогоо шийдсэн төвчрлгүй хүмүүс нь бие биенийхээ эрхэнд алдгаа болцсон тэ. Ядчил хүний хувийн өмчийг хамгаалдаг тэ. Ийм нийгмүүд бол байгаа. Иймэрхүү нийгмийн төлөө л юм. Түүнээс тийм ийм төгс төгөлдөр нийгэм бол гэж байхгүй. Би хүүхдүүдтэй энэ нийгмийн хүүхдтэй арай илүү одоо байгаагаас нэг 101% илүү ядч хүний хувийн өмчийг хамгаалдаг сэтгүүтэй иргэдтэй болсон. Төр нь хамгаалдаг юм гэдэг те. Ядч энэ талаар те 100 хүн ярьдаг гэсэн бол ядч 1000 хүн ярьдаг болсон. Тийм л нийгмийг л үлдээмэр те. Хүмүүс бие биенийхээ
эрхэнд те халдаж болохгүй гэдгийг ядаж 100 хүн биш 1000 хүн мэддэг болсон те. 3 сая байг л тийм үстэй. Тэ бусад бусдыгаа хүндэлдэг болсон тийм хүмүүс нь арай олон болсон тийм л нийгэм би ямар ч үсэн өөрийнхөө чадхаар за би энэ хүртэл нь бол хийсэн шүү. Тэгээд та нар одоо та нарын асуудал бол та нарын асуудал. Надаа хамаагүй явцгаа. Гэл. За баярлалаа. За амраа ахтай бол ерөөс анх удаа ингэж би бас удаан буу халт сууж үзэж байгаа юм байна. Өсрөл нэг 10 20 минут л ярьжсэн. Тэгээ бас айгүй гоё ярьцлага боллоо. Танд баярлалаа. За тэгээ та бас нэвтрүүлгийн төгсгөлд нэг цаг байдаг шүү дээ нөгөө хэлж амжаагүй зүйлээ хэлэх тийм цаг байна. Үгүй хэлнэ үү гэдэг. За би л тэгж хэлээгөө. Яа тийм чинь гоё шүү. Тэгж авуулаа. Ямар ч байсан баярлалаа юм гоё Christian podcast хийдэг болсон юм байна те. Манайд ч 104.5-аар л нэг явдаг. Би нэр 104.5-д ажилладаг. Хамаагүй ярих хоройтой байдаг шүү дээ. Олон нийтийн хэрэгслээ хуйлтай байдаг. Тийм үү. Интернетээр бол хуйлж үлээдэ. 104.5-аар ч намайг байхад л дуртай гарал. Итгэл радио. Тий 104.5. Гэр бүлийн радио. Тий гэр бүлийн радио дахиад Christian радио байгаа. Итгэл радио. Тэр нь интернетээр юм шиг тий. Оо тэр чи юу? Игэл миглэж бүр ингээд бүр номлол явдаг гэсэн шүү дээ. Иглэж чинь бүр байнгын номлол явал супербук гардаг байсан. Тэр супербукийн дээр үеийн хөлбөр тий. Тий супербук чи дээр үеийнхэн ч хөлбөр нь гарна дараа нь шинэ хөлбөр нь гарсан. Шинэ хөлбөр гэж байд юм уу? Одоо амар гоё болчиход байгаа шүү дээ. Бүр анимашн дээр болоод 3D. За тэгвэл би бол тэр нөгөө зурган тэрийг ч гэсэн үздэг байсан. Тий. Хийлэг юм аа. Тэгээд айгүй гоё байна уу. Тэгээд ямар ч байсан. Одоо бол ийм байгаа. Нөгөө хөөсрлийн үе дууссан. Яг миний үеч яг хөөсөрсөн. Бараг л амтаа болгон Christian болцсон. Тэгэл сүмүүд мөмүүдэж өсөлтөн бүр амар болцсон. Бүр ингээл өдөрт хитэн цуглаа хийгээд. Одоо бол ингээд буугаад илүү яг жинхэнэ яг бодиттой итгэгчнэр тий итгэх сонирхолтой хүмүүс үлдсэн. Тэгээ мэдээж эн чинь нөгөө итгэлийн амьдрал гэсэн зарим нь болно, зарим нь шинээр орж ийн гэл ингээл явж байгаа. Тэгээд яг тэр яг нэг бодит хөрсөн дээр бууцсан үед та бүхэн Christian болсон байна. Тэгээ одоо хуучнаас үл одоо манай Батуул пастор, мастер Одгоо пастор, Нараа пастор, мастер гэл одоо хуучны том динзаврууд байна. Тэгээд шин одоо тэр нөгөө аава намайг ашиглаач гэдэг шиг те тэр залуу шиг бас цоош ийм стилтэй гоё юм пасторууд бас гарч ирж байгаа юм байна. Тэрэнд айгүй хаппи байгаа. Тэгээд тэр залуу малыг бол би бити шантраасаа гэж боддог. Тэгээд тэр өөрийн гэсэн юм шилмэл мессаж зүгэлдээ яад тийм үстэй. Америкт амар олон төрлийн пасторууд ингээд байнгын фак хараал хэлдэг. Тэгээ хүмүүс ингээд бүр яг ингээд нэг библиэр загнаад идэг. Фак гэж нэг цагс өөр гэсэн юм стилтэй пастор зөндөө байгаа. Яг тэр шиг тийм гоё олон пасторууд бий болоосоо тэгээд энийг ярихаас бас бити хичээсэ тий нэг юм христчин гэдгээс хичээд идэг хүмүүс амар хөдөг шүү дээ. Айдаг айгүйхэ байдаг юм шиг. Айдаг пастор гэдгээс хичдэг тий санаа зовдөг олон нийт намайг хүмүүс хэлчих бол бити тийм байгаас гоё зөрөгтэй байгаасаа тий ер нь тэгэл зөрөгтэй л байх юм бол бүх юм болно дөө тэгээд. Nice. Алдагдсан хүүгийн дугаар байлаа. Гэрээсээ явцсан байгаа. Яг танд эдийн засгийг сонирхдаг хүнтэй бас ярьснаар нэг юм бас ярьчт юм уу? Нэг юм асуучт юм уу? Тэгээд саяхан би бас нэг Таиланд хүнтэй бас хэд өдөр одоо нэг конференц дээр өөрөө шеэрлж байлаа л да. Том өрөөний хоёр лоббийн эсрэг талд. Тэгээ мань хүн болохоор нөгөө ер нь одоо компаниудыг аваад ингээд зараад ингээд сайжруулаад зараад ингээд хөлн одоо 4-нд хүргээд зардаг гэх юм уу тийм тэгсэн хавцаа мавцаа дээр ажилдаг тийм эдийн засгч юм байна. Тэгээ мань хүн ингэж ярьж байна. Одоо Бутан, Таиланд, тэгээ Бүрм, Монголд ингээд шарын шашинд давмгаалсан улсуудад буддизм давмгаалсан улсуудад бөөгийн шашин үргэлж дандаа хүчтэй байдаг. Яг тэгэхээр бөөгийн тэр одоо хэрэгцээг үргэлж дутуу орхидог шарын шашин. Христийн шашинтай орнууд тийм байдаггүй. Тэгснэ шарын шашинтай буддист орнуудад мөнгийг муу гэдэг тийм даалт ухамсарын юм үүсгэж идэг дандаа. Тийм учраас хүмүүс мөнгөний төлөө нэг хэрмэлцэхгүй тэгэд боломжуудаа хаяад ядуу байгаад идэг гэж ярьж байна. Сэтгэл зүйн айгуу тийм гоё сайт байл л та энэ талаар юу гэж бодож байна? Би бол мэдэхгүй байна. Чи яг үнэ хэлэхэд тийм тухайн улс орон 9 шүдийн юмнаас л хамаарах. Яг шууд тийм нэр зүгээр таад зөвлөхөд айгүй болон Christian мөртлөө юм улс төрийн юунууд байдаг шүү юм конференцүүд. Одоо шин
Acton University гэж болж байгаа. Lord Acton-ы нэрээр нэрлэгдсэн. Lord Acton ч бас амар нөхөр шүү дээ. Одоо бүр Англиас Америк руу ирээд тэгээ эдийн засаг улс төр философийн одоо юм ийсэн. Одоо нөгөө power corrupts, absolute power corrupts absolutely гэдэг үгийг хэлсэн. Acton University гэд болдог. Тэгээ тэр бол ингээд Christian тэгсэн мөртлөө юм чөлөөт зах зээл хоёрыг юм холцсон амар гоё сургалт болж байна. $1000. Тэгээд нэг 3 өдөр болдог шүү. Тэгээд тэнцээ католик тэгээд протестант амар олон Christian хүмүүс ирнэ. Тэгээд Christian үнэт зүйлтэй мөртлөө эдийн засгийн чиглэлээр явдаг бас байгууллагууд гэдэг. Одоо чинь FEE гэдэг байгууллага байгаа. Foundation for Economic Education гэдэг. Эднийх бол яг Christian байгууллага бол биш. Гэхдээ захирал нь Christian байдаг. Тэгээд тэр хүн бүр нөгөө Есүс коммунист байсан уу гэдээ бүтэн ном бичсэн байна. Тэр тиймэрхүү юмнууд бас холбогдоод яг энэ улс төрийн юмыг бас хамт явал бас амар сонирхолтой шүү. Манай яг ингээд нөгөө Christian community гэхэл яг юм Christian юм руугаа л яваад идэх болсон шин. Одоо энэ Republic намч гэдэг юм уу ингээд энтэй холбоотой эсвэл заавал Republic намтай холбоогүй ч гэсэн Christian мөртлөө энэ улс төрийн эдийн засгийн айгүй олон том институт хүрээлэн судалгааны газруудад тийшээ явж бас ингээд юугаа нэвэл гоё юмнууд бас байдэн шүү гэж л да. Окей, за тэгээд та бүхэн ярилцлагыг энэ хүртэл сонссонд баярлалаа. Тэгээд цагаа гаргаж ирсэн амраахта дахин баярлалаа гэж хэлье. Тэгээд нэг хэсэг бас нэрээ амраа гэдээ дууддаг байсан. Тэр нь тий ахаа гэж л да. Би одоо яг аашгүй өөрөө хэлчихлээ. Ингээд байдаг болохоор тэг нэг хэсэг нөгөө чи амраа энэ гэдэг дайралцсан байх. Тэр баг чилцэн юм шиг харагдаж байгаа шүү дээ. Та ч одоо намайг 5 дугаар ангид байхад л нэг ийм царайтай байсан. Одоо ч гэсэн тэгэл ийм байгаад байгаа ч одоо яг жоохон таргалсан. За тэгээ баярлалаа. Ирж оролцсон. За баярлалаа. Сонсож байгаа үзэгчдэртэйгээ баярлалаа. Тэгээ дараагийн дугаар уулзцгаая.